За бицтэй ток шоу үзэж байгаа танд те гадаадаас Монголоос те YouTube-ээр үзэж байгаад баярлалаа. Тэгээд яг энэ цаг үеийн мэндийг хүргэе. Тэгээд мөн subscribe дараарай. Одоо би чинь YouTube бас их идэвхтэй ашиглаж байгаа. 54,000 subscribe-тэй болсон байна. Тэгээд ер нь бол бицтэй ток шоуныхаа дугаар болгоныг аягүй гой чанартай, сонирхолтойгоор одоо ярилцаж та бүхэндээ хүрхийг хичээдэг. Тэгээд сүүлийн үед бол за манайхан яг мистер гэдгээр л мэддэг байсан болохоос биш яг сумын зан ямар мундаг бүх юм бэ гэж юусэн мэддэггүй байсан нэг хүн байгаа. Энэ хүн бол одоо холимог бүхотын үндэсний бүхийн барилдаанд орж 5 тэг гэдэг амжилтаар одоо бүр өөрийнхөө зөвөр нэг тэнд одоо нэг 10 жилийн хүүхдүүдэд бэлтгэл хийж байгаа юм шиг л барилдсан Монгол улсын мистер сумын зан Батнасан өнөөдөр нэвтрүүлэлтэд урьж оролцож байна. Тэгээд эсэнд баярлалаа. Баярлалаа. Өрсөнд бас баярлалаа. Хоёулаач нэг 2-7 өдрийн өмнө ярилцах гад нэг фактлаад ярилцж чадаагүй тий. Харин тэр яг баг ярилцлагандаа орох нааш явж байгаа хугацаа таксин таараа. Өнөөдөр хараасан. Энэ оргилын нэвтрүүлэгт орох. Битгийгүй битээ ор гэдэг юм бол. Цаанаас хил амтай. Гэтэ сагайлаа мөрдөж магадгүй. Хүн болгон энэ Батнасан чи ямар мундаг юм бэ гэд тэгчгээр бас нэг цагаалам гэдэг чинь бас хар иламаас илүү аюултай байдаг гэж байна шүү дээ. Бас нэг юм гарлаа л гэж бодсон. Тэр нэг харамсаад ингээд нэсэм би олдох байсан бол олдох байлгүй гэл. Ер нь нэг би чинь ер нь тайван шүү дээ. Тэгэл хайж майчих юм бол нэг шаналаа тэгээд авахгүй за гарах хэвээр. Тэгээд хэрэгтэй өндө очиосоо гэж боддоо шүү дээ. Би бас нэг зүйл давцаа алдсаа тэгээд цагтаа магтад өгсөн. Цагтаа гамд алдсан шүү дээ. Тэгээд олдохгүй мөлий тэгээд за хэлээ гэж хайсан. Олдог гэдэг харин бас явж хотлоо шиг. Одоо би бас iPhone-ыг хулгайлдаг гэж бодоогүй байсан. Одоо кодтой нууцлалтай тэрүүгээр одоо яадаг юм гэж бодсон. Сэлбэг мэлбэнд л өгдөг юм шиг цаанаас. За тэгээд өнөөдрийн маань зочин та бүгдийн бас хөсөжсэн хүн байгаа. Тэгээд Монгол улсын мистер гэдгээр нь та бүхэн бас мэднэ. За сумын зан гэдгийг мэддэг болчихлоо. Өнөөдөр тэгвэл яг хувь хүн талаас нь яг ямар хүн юм бэ гэдэгтээ сайхан танилцсанаа. За тэгээд гоё хувийнхаа мэдээлэл соёлоо гоё. 10 жилийн сургууль, ихтэй сургууль хаанд өгсөн, ямар мэрэгчлэлтэй те. Ер нь одоо хитэн настай ингэ хувийн мэдээлүүд юм шүү гэж. Би Баян Орын Баацхан сумын сунд малчин айлын гэрт төрж өссөн байгаа. Тэгээд Баян Орд 10 жилээ зүрхсэн. Тэгээд Баян Орд 3 дахь 10 жил. Ер нь хөдөө 2000 оны зууднаар ер нь хамаг малаа алдаад ер нь хот руу орж ирсэн. Тэгээд ер нь хот руу орж ирэл эхний ээлжин зүйл ер нь бол бүхэл болыг сүдэн нөхтөл бүхэл болыг гэсэн юм зорилготой тэгэл бүхэн секц мэкс ер нь өөрөө л тэгэл бас нэг арга хэлж гисэн нэг бас боломж юм биш те. Тэгээд тэр чи юм энэ ажил хийх нөхөөс чи хизээ бүх болох яах юм хэлээ тиймээд байгаа чинь. Тэгээд яг өөрөө дуртай болохоор бас бүх болыг гэсэн бодолтой. Тэгээд ер нь оюутан болохтой бүхэн сургуульд ер нь орё гэж бодоо бүхэн сургуульд ер нь орчихсон. Тэгээд Шонкор Олимпиад Баянмка орон сургууль. 10 жилээ болохоор Баянгор доо. Тэгээ Баянгорт 10 жилээ. Төгссөн. За тэгээд бүхийгөө сургуулийг төгссөн. Бүхээ сургуулаа ерөнхийдөө баг ороод нэг жил гарсан болоод бодилдингийн тэмцээнд ороод улсын аврахаас мөнгө аваад. Тэгээ ер нь 2 дугаар курсээс ер нь хичээлдээ суух марахгүй ер нь бол нэг бөхөр бодилдингаараа явах сонирхолтой. Ер нь болцсон ер нь бүхий бэлтгэл баг хийгээл. Ер нь 8-9 оноос хойш ер нь бодор орсон. 7 онд оюутан болж ороод ирээл. Батнасан чинь эгийг юу? Тэгээ надаас нэг дүү хаа 87. 87. Тэгээ би чи 88 оны луу жилтэй. Зөв. Жил орж байна. 88 оны луутай. Эгийг чи 87 лөө. Тэгээ 87 89 надаас нэг дүү бах тий. За тэгээд 88 оны луутай залуу. За тэгээд ингээд сургуулаа төгсөө бодигийн яг замнал руу бол 2007-8 он лөө. 98 оноос орсон. Тэр үед бол их органик байж тий. Одоо би ингээд тэр үед нөгөө тайхрын тэргээд бас явдаг байсан болохоор мэдээд иттیں۔ Тэр үед чинь тайхарч их гоё фитнес байсан. Тэгэл одоо бүх бүхчүүд тий болт, камертоны болт гэл ер нь бол бүхэл хүмүүс тэнд явдаг байсан шүү дээ. Тэгээд тэр үед бол одоогийнх шиг бас их олон тамирчин байгаагүй. Их цөөхөн байх үед Батнасан яг хичээлж эхэлсэн юм байна. Тэгээд яг бодигийн амжилтуудаасаа бодбилдингийн амжилт гэх юм бол улсын 4-ийг аврахсан. Улсаас 7 мөнгө авсан. Ер нь бас сүүлийн 10 жил бас ах 2 мистер бас нэлээх 2 дорж мөнгө авсан байсан бэл. Тэгээ 21 онд Монголын мистер гэдэг хэрэгмтэй цолыг хүртсэн байгаа. Тэгээд 19 онд IFBB Pro буюу мэрэгжлийн карт Pro тамирчин гэсэн. Тэр их чухал гэсэн тийм. Тэр ер нь яг гадагшаага ер нь одоо зодоонор бол
UFC гэдэг шиг яг л нөгөө бодиг өргөл болох Арнольд классик мистер Олимп үзэрж байгаа тэр мэрэгжлийн карт эдний холбооны л тийм карт гэсэн манай холбооны одоо мэрэгжлийн тамирчин гэсэн. Монголоос хэдэн тийм карт авсан байдаг вэ? Яг манай ангилд бол Хэрлэн гэдэг нэг залуу байгаа. Тэгээ би байгаа. Тэгээд нэг Америкт бас нэг Монгол залуу байгаа. Тэгээ 3 хүн. Одоо нэг манай англилд. Тэрнээс нөгөө нэг англил болгонд одоо шорт англилд гэхэд 2 3 залуу бас буруу болсон байна. Пекин англилд гэхэд бас нэг 2 3 буруу байна. Бас нэг нь бол бүр мистер Олимпиад авах хэрэг авчлаа шүү дээ сая. Монголоос бараг Азаас ер нь цогонд ор. Яа, тэгэхээр бас гоё шүү те. Тэрнээс мистер Олимпич ер нь 10 жил гэжсэн шүү. Доорож 10 жилийн дараанаас л Монгол Олимпиад орно гэсэн. Тэгсэн чинь нэг л энэ жил хэрэг авчлаа. Тэгээ ингүүт л бас бид нар ч гэсэндээ гоё сэтгэл өнөмшил бас ойрхон бас болох юм байна. Ер нь бол төвшөнд нь ирчээд. Ер нь бол тэгэл улс орон ядуу байна. Тэгэл нэг тийм болохоор улс орон ядуу болохоор урлаг спорт бүх юм л юм ер нь жон гондоо. Тэгээ тэр салбарт явж байгаа хүмүүс мянган одоо дуустай юм байлаа гэдэг амьдралаа шийдэж чадахгүй тэгэл байнга л өртөө ч юм уу те. Өөр улсад бол бас шал өөр байхгүй. Хөгжилтэй мөнгөтэй. Гэхдээ нэг спорт ер нь бол орчин цаг үеийн одоо бас дайн штэ. Одоо нэг хөгжилтэй орнууд чинь хооронд спортоор бас дайдчих шнэ нэгэн дээр орохгүй гэл. Тэгэл яг Орос, Америк, Хятад гээл яг дэлхийн топ хүрнүүд л ихний байруудыг хувааж авч шийдэж юм те. Тийм болохоор энэ бас нэг бас мөнгө дамаа бодвилдинг спорт бол бүр илүү мөнгө хордог л та. Гэхдээ Монголын нөхцөлд бол зөв өөртөө бүх юм усаас нэг төвөрөгч. Тийш. Бол өөртөө борц. Сарын зардал юу нийтлэх вэ? Яг мэрэгжлийн тамирчны хувьд. Мэргэжлийн тамирчны хувьд бол ер нь сард нэг 15 сая зориулах байхаа. Ер нь бол бүр одоо нэг про одоо олимпиад бэлдийг үл. Монголын нөхцөлтэй бол өсрөөл нэг тэгээд нэг 4-5 сая зориг чинь хамгийн амар тоолох шүү дээ. Тэгээд 5 сая төгрөг зарцуулж байгаа юм бол нэлээд хэрэглээ өндөртөө өндөл орно. Яа, тэгжиж л бас амжилт гаргана шүү дээ. Өө тэгээд яг л нөгөө тийшээ үзийгүүл яг л тэднэртэй адилхан яг л идэж ууж байгаа юм тэднэртэй адилхан багш тасгалжуулагч яг тэгжээж л яг тэдний төвшөнд очихгүй бол Монголоос яг бэлдээд бас ер нь хэцүү бас. Спонсор ер нь байдгүй. Та хэдийг маань одоо за Батнасан дэмжиж гэдэг тийм албан байгуул мөнгөтэй газар зөндөө байгаа. Тэхгүй нү? Яаж юм? Ер нь бол дэмжихгүй шүү дээ. Одоо бас нэг бодвилдинг спорт техник бас нэг хараад хахад баг дэмждэг юм шиг харагддаг. Ер нь бол бас нэг залуу хүн дэмжиглээ өөрөөс нь илүү бакм хажуудаас дагуулж явж чадахгүй. Тийм. Мэдгүй яа би миний бодол ер нь ингээл үе мундаг найз нар байгаа ер нь одоо нэгэн ч найз нь ингээд чамд дэмжиж гисэн нэг ер нь бол нэг тийм байхгүй шүү. Тэгээ нав яг мэдээж олон жил анх хинч байхад ингээл бас ингээл энэ спортоор яв гэж яхад би Жинко батлага дээр очижсэн. Тэр баян юун дээр бэлтгэл хийдэг гэдэг. Тэр нэг Рафид мань хурдын нэг бизнесэд өссөн шүү дээ. Тэр нэг баян онгор нутгийн ах гээл. Гэлсбэ хамарсаар дэмждэг ингээл бүгд 8-аас хийдэг нэг 7 цаг үед очиод хүлээж аваад болчихсон. Тэгж анх спонсортой болж ирсэн. Тэгэл ер нь ингээ нутгийн чинь юм залуу байна. Ер нь бол агаас өөрийгөө бол тэгэл яаштай харуулж үзүүлэх ингээ тэмцээн орлон зураг хөргөө яцсан. Таныг жоохон дэмжчих юм бол ер нь усын цохолтонд ойрхон яваа. Дэмжсэн үү? Ер нь бол тэрнээс хойш бол тодорхой хэмжээнд бол ер нь бол тэгэл зааханд тулцсан бүр болохоо бол ах дээр яриараа л гэдэг. Тэгэл үнэхээр бүр болохоо тэгэл очтой харсан заахаа одоо энэ нэр ингэчлээ гэл. Тэгээ мэдээж нэг тэр хүнээс ч мэдээж нэг суралцах зөндөө тэр спорт одоо ч л 21 аймгаар явж ирэнгүүтээ ингээл бэлтгэл алчих гэдэг. Тэгвэл би жишээлбэл ингээл ядраач байгаа юм одоо хаамаа оруулаад гэж яхад шууд өөрөөсөө ичих ч юм уу тийм мэдрэмж төрдөл. Ер нь биеэрээ үгээрээ гэхээс илүү биеэрээ үжирнүүлэх хэрэгтэй. Тэр байдал нь бас тэр байдлаас бас зөндөө юм суралцах ч юм уу те. Буцааж ашиглах сонирхол ер нь харагдсан. Одоо жишээлбэл за ингээ хүнд тусалчлаа гэд бодсон хүмүүс буцаагаад нэг за би тусалсан юм чи нэг ашиг авна байх гэж байгаа юм шиг те. Ерөнхийдөө тиймэрхүү одоо жишээлбэл өмнө янз бүрийн хүмүүс бас ингээл аах нь ингээ тгийгээл тэгэн шүү. Тэгээ ганц хоёр ойр зур юм авч юм гэдэг хүүхэн шуухан их юм. Чи одоо тэгэл ороо удаж баамаар дуудана. Тиймэрхүү хариу нэгсэн хүмүүс ус байна. Мэдээж тиймэрхүү хүмүүсээс газ цайгаа авсан гэж шүү. Би ч тэгээд шоудтан цуг шоудын өдөө бол амжилт гаргах чадахгүй шүү дээ. Мэдээж намайг анх тэгээд дэмжсэн гэсэн. Тэрнээс хойш миний хувьд бол нэг ч удаа хариу нэгсэн тийм үйлдэл ер нь ингээ тийм зарим юм дээр одоо намайг тэгчдгэн байх та гэсэн би өөрөө бодоод байгаа юм намайг тэгж ямар нэг юм дээр чи ингэж гэдэг юм уу те. Нэг тийм хариу нэгсэн тийм хийж байгаа. Спорт үний бас нэг этик гэж байна л да. Тэ зүгээр нэг
нөхөр тэгсэн бол бас хариу нэхэл баг. Өөрөө яг спортын хүн учраас тэр тал дээр жоохон этик сайтай байх гэж би бодож. За тэгээд 7 удаа мөнгө авахд ямар хүмүүс төрүүлж ирсэн юм? 7 удаа мөнгө авахд одоо ганц зэрэг баг Батэрдэн Наранга ах トゥ ер. Даалдарт мэс сүүлийн 10 жил ер нь 10 оноос хойш ер нь аялж байгаа. Тэгээд ер нь тэгэл хүмүүс ч гэсэн ер нь тасарсан тэгэл за барахгүй юмсаа ер нь 21 онд тэр хоёрын нэг жимд нь орж иж ах トゥ өртөөгөө яг хоёр талтай ингээл гуруулаа яг зэрэг поз өрж байгаа ялж гарч ирсэндээ бас амттай байгаа байхгүй. Тэгэхгүй бол аль нэг нь ороогүй байсан ч юм уу. Манайх яаж нэг юм яриа шүү дээ. Ганц зэрэг мистер бас насаа ингэж авахгүйсэн юм да. Тэгээ мэдээж тэр хоёр байсан учраас би бас илүү хурцлагдаж бас одоо ер нь бол нэг үеийн лаг тамирчдууд нэг нэгээ хурцалдаг л да. Тэгэхгүй болохоор өөрсөлдөх хурцлах хүн байхгүй хүн чинь тайвширна өөрийгөө боцлоо гэж бодно. Зөндөө юм байгаа шүү дээ. Мөнгөн медалийн мэдрэмжийг би мэднэ. Би чамаас их сонсмоор байна. Гэтэ нөгөө нэг Балжины авраг Батэрдэн аврагт маш олон жил үзүр төрөг болоодсалдаг унсан байдаг байхгүй тий. Тэгэл тэр хүний үнэхээр Батэрдэн авраг байгаагүй бол тий. Тэр хүн ингээд далаа даян дурсах тий. Үнэхээр мундаг ийм олон зорж нэг тав төрүүлчих тий. Балжины аврагын хүүхэд маа найз байхгүй. Бинжээгээд бас найз. Тэгэд ингээд бас ингээ ойрхон болохоор би мэдэрдэг байхгүй. Мэддэг. Тэнгүүд тэр олон төрөг зөвхөн нэг л хүнд алдсан байдаг байхгүй. Тэгэхээр бас тэр нэг мөнгөн медаль те яг үзүр төрүүл гэсэн үг шүү дээ. Тэр мэдрэмж юу яг ямар байдаг вэ? Мэдээж яг жил болгон л өөрийгөө за энэ жил авна гээл ер нь 15 онд министрийн төлөө үзэл ер нь би болох юм байна гэсэн итгэл аваад ер нь тэрнээс хойш ер нь бол ах нарт бол яг л дараачийн яг доороос гарч бий л байгаа юм чи яг л. Тэгэл ер нь ингээл үзэл чи дуршлагаараа яг бие нь очсон ч гэсэндээ дуршлагаараа 2 жил босуулчих байгаа байхгүй. Нэг дуршлаг гэдэг юм чи бас амар познаар яах вэ? Тэр бас фокусыг татах ийш яасан те. Тэр чинь бас дуршлаг байгаа байхгүй. Тэнгүүтээ сүүл рүүгээ яах юм мэдээж одоо миний нэг үг байдаг л да. Номер 1 байсан ч гэсэндээ номер 2 юм шиг хөдөлмөрлөл гэдэг үг яг тэр үед миний ингэ дотор байдаг. Одоо ч гэсэндээ би номер Монголын министр Поро ингээл яах Монголд номер 1 болсон ч гэсэндээ би дандаа номер 2 юм шиг бид байна хөдөлмөрлөн гэсэн юм тэр үеэс сэтгэл зүйтэй. Тэгээ ер нь аваргаан бас хамгаална гэдэг бол бас тэр дамаа бас ер нь барьна гэдэг хэцүү. Би бол сүүлийн 10 жил ерөнхийдөө гисний 6 булчингаар алдахгүй ер нь форма ер нь 2010 оноос хойш л ер нь барьж байна. Дунд нь янз янз болно шүү дээ. Энэ их гоё юм а тий. Номер 1 болсон ч гэсэн номер 2 юм шиг хөдөлмөрлөл гэдэг бол битгий хан гэсэн үг шүү. Тэгээ ер нь байнга өсөглөн байд хаа газар ч чамаас илүү хүн байгаа л гэсэн утгатай. Тэгээс жижиг Монгол мэдээж жоохон анх ингээл амар санагдсан шүү дээ. Монгол улсын авраг Монголын министр мэдээж жоохон болцоороо жижигхэн Монгол гэж ярих гэдэг. Монголд бол гадагшаа тэгэл хар мянган амир хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ Монголын министр гэдэг салыг бол би өөрөө маш их хүсэж өөрөө ер нь анх бодвилдэн рүү орж ирэхдээ би дэлхийн авраг тийм юм гэхээс илүү би Монголын министр болно гэсэн тийм зорилготой ер нь анх орж ирсэн. Ямар зорилготой вэ анх багш асууж ирсэн. Монголын министр болох гэл болцсон. Гадагшаа тэмцээнүүд амжилт юу вэ? Одоо гадагшаа тэгэл яг л нөгөө нэг спонсор дээр л хатчихад байна л да. Тэг мэдээж анх нөгөө Женка дэмжиж нэтэр бас нэг юм сүүдэрд орчихор ч юм бас нэг Женка налаад байгаа юм байна гэдээ бүх хүмүүс ч бас үргээ алгуулж байгаа. Тэгээ ойр зургийн мэдээж тусал дэмждэг ах нар бас байна. Тэгээ дунд нь бас ажил төрөл нь одоо энэ улс төрийн байдал чинь янз ажиллагаагүй байх үед байгаагүй тэгээ заах нь ажил төрөл бас балдарсан ингээл те. Тэгэл бас ойлгол бас албатай ч бас. Тэгэл ойлгохол тэгэл аль болох тэгэл өөрөө тэгэл болохыг хүсэж байна л да. Тэгэх юм бол бас илүү амттай л байна. Одоо тэгээд гол нь за спонсор байхгүй үед миний шууд ямар ажил хийдэг юм? Одоо ер нь бол хүмүүс яг чамшиг гэж асуудаг. Тамирчин гэдэг чинь бол ажилчин гэсэн үг л дээ. Нэг өснө тий. Тэгээ ер нь бол би өдрийн 2 бэлтгэл хийж байна. Энэ бол миний ажил واخхой. Би одоо энэгээр одоо гадагшаа явлаа. Монгол улс миний нэр хийж батнасан гэж дуудахгүй. Монгол улс гэж дууддаг л да. Тийм болохоор ер нь бол би бол энэ миний бол ажил. Тийм болохоор ер нь гадагшаа явахад бол ер нь бол би өөрийнхөө дуртай юм аа нэг дуртай ажил хийж байгаа учраас. Гол нь яаж ойлгочих юм? Яаж зардлаа? Одоо харин тэгэл одоо тэр чин харин асуудал болчихсон. Хажуугаар нь зааж байна. Тэгээд мэдээ 100 бэлтгэлээ гэх юм бол одоо Монгол тамирчид ер нь зовлон л тэрэлтэй. Тэгэл амьдралаа авч байгаа, амжилтаа авч байгаа бүх юм авч явж байгаа байхгүй. Тэрнээс бол яг нөгөө одоо өөр гадаад улс орнууд ч хөгжсөн улс орнууд ч
хятад хүн одоо тэр мистер Олимпийн тайзан дээр цосох хэрэгтэй гэсэн амбицтай тэр улс нь тэр хүнээ бэлдэж байгаа байхгүй. Тэгэхээр манайхан ч тийм байхгүй чи доп хэрэгэлсэн чи ингэсэн ингээл дэмжихгүй байж л ерөөсөө доош нь татаал юм байгаа л ер нь Монголд ер нь бүх юм өвчлөлтсөн өөрөөсөө илүү юм харж чадхаа болцсон. Тэгээ гоё юм үзэж чадхаа болцсон. Одоо саяны барилдаан тэр хүртэл ер нь бол нэг 100 байлаа гэж бодоход 40% нөр шүүмжилсэн байгаа шүү. Ер нь гэдэг дандаа л ингээл заримдаа уншихаар бас стресстэй л. Тэр яг одоо би бас зөв яг энэ үзэж байгаа хүмүүст үнэхээр ингээд те мундаг тамирчны гоё дэмжиж эргээд эн чинь бас хувь тохирно үстэй. Спонсорлолтоо. Том тэмцээнд төрүүлэлтэй. Тэгвэл одоо хувиа тохирно үстэй. Шагналын сан байгаа. Тэ спонсорлсон хүмүүс спонсорлсон мөнгөө буцааж авдаг ч юм уу те тэн дээр нэмээд хувь авдаг ч юм уу тохиролцсон. Тэгээ одоо ер нь тиймэрхүү одоо юм руу одоохондоо монголчууд нэрээ орж яг сая төгс цогт магтыг яваад дэмжиж ингэж байгаа. Тэрэн дээр жоохон тэгсэн байж магадгүй. Тэрнээс бол яг тэгээд гараад ирэх одоо бет тавиад гараад ирэх тийм мөнгөтэй спорт ойлгодог хүмүүс ховорхон л. Одоо мэдээж яг нэг жилийн гэрээ гэл мистер Олимп орон ингэ тэг юм бол ингэ л гэрээ одоо нэг ашиг орлогоо төдөө байгаа те тэр үртэл ингэ дэмжин ч гэх юм уу. Тэгэх юм бол мэдээж илүү их амжилт гарна шүү дээ. Тэгэхгүй бол гэрт нь эхнэр хүүхэд нь өсөөд байхад би бэлтгэлээ 100 үйж чадахгүй шүү дээ. Одоо юмч байр нэг тийм ч хооллог тэгээ мэдээж энэ ч бодвилдэг чи хоол унд бас ийгүү бүр 100-ны бүр 70-80% нь хоол ундан дээр бас төвлөрж байгаа шүү дээ. Тэжний махаа эзэр лөө. Би ер нь чийж нэг дахиад идэж чаддгүй ер нь дахиад өндөг. Одоо болцсон гэсэн тийм одоо ер нь өхөр. Аяхан хүн өөртөөс нь л болж байгаа мэдээж нэлээд хурдан өнгөрийг гэж бол дахиад идсэн дэр. Гэтэ би ер нь нөгөө хөдөө өссөн болохоор айлуулах Монгол гэсэн юм аа л идэх дуртай. Монгол одоо луунд хүмүүс тэрнээс нөгөө нэг амир байцаа брокколи бас л тэгэл мал иддэг юм шиг санагдаад байна. Хүн иддэг. Жохон багч малд юм ногоод иддэг гэсэн байл гэж бодож байгаа шүү дээ. Оёс мөөс л идэж чадахгүй шүү дээ. Хүмүүс ч юм яас гэл би ч өглөө 13 шар тостойгоо сайхан 100 идэж шүү дээ. Хийгээд гон бас л яг л адилхан тэгэл хотоодх юм хөөгөл гаргацдаг ч юм уу та. Одоо харин тийм Монгол хүний өглөөний цай ч гэдэг. Ер нь жоохон юмнууд нь бүх юм ер нь Монголд бүх юм ойлгомжгүй хин амар нэг хин өглөөний цайнд яг Монгол үндэсний хоол нь айл тий. Одоо Монгол өглөөний цайг байх хэрэгтэй. Одоо улс олгонд очингууд улс олгоны үндэсний юу яасан. Дөнгөт манайх чинь хаас Америк нэг орчин нотгчулах гад үзгээ хаас Японы нэг хаас тий. Монголын чинь нуурын амсгал бид нар хэдэн мянган жилээр махаа идээд ингэсэн. Би физиологийн нэг давуу тал гэж бас байна шүү дээ. Байгаа шүү дээ. Тэгэл зан чанар тэр ёс заншлагаас хамаарал ёс заншлалтанд шингэсэн, амьдралд нь шингэсэн байх. Тэгээ манайхан сүүлийн дандаа гадаад юм л холбоорлох гал. Тэгээ бас буруудаад байгаа. За, бодибилдинг бол уусаа ерөнхийдөө дийлэх хүмүүс мэдчихэж байгаа. Би тэр тариа мэрэгч ярмааргүй байна. Энд тэндгүүл ярьж идэг болохоор ерөнхийдөө ойлголт залуучууд авцсан байгаа. За, зүгээр одоо би яг миний хамгийн сонирхож байгаа сэдв бол сумын зан Батнасан гэдэг юм. За, хэдэн онд сумын зан болж ирсэн бэ? 2012 онд ийш вагоноор суугаад явчихсан. Тэр вагоны зам доо нэг энэ ийшээ бүх гайгүй сулуулдаг гэж явчихсан. Тэгээд Эрдэнэ гээд улаан уулга өртөө гэдэг юм лээ. Ер нь хилийн зэргийн ангитай. Тэгээд тэр өртөн дээр ер нь очиод тэгээд зэргийн анги дээр нь байрлалцсан. Зэргийн ангид манай нэг ах хуу бас дараагаар нь ичсэн. Тэгээд зэргийн ангийн нэр дээрс барилж байгаа. Тэгээд зэргийн ангийн нэр дээрс барилжсэн. 12 онд. 12 онд. Яагаад цаашаа ер нь барилдаагүй юм уу? Эсвэл би яг найзтайгаа үзчихсэн бохгүй бид тэр олмогодын барилдаа ингээд дотроо ээгээгээ дэмжиж байдаг. Ээгээгээ нэг тав давчаасаа хүмүүсийн бүр те бүр шарын гоцоолгоод те энэ мүү одоо загварын залуу орж ирээд тав давчлаа гэж бүр хилээсэ гэдэг үднэс бүр найзыгаа дотроо дэмжиж. Та хоёр яг ээгээ 3 давцсан, чи бас 3 давцсан байж байгаа. Хоёр дөрөвдөх барилдаа барилддаг шүү дээ. Тэгээ би дотроо ээгийг давчаасаа гэж бодоод байгаа мó найзыгаа дэмжил. Тэгсэн яна ээгээ унтсан. За тэгээд найзтайгаа би ярьж үнэхээр амар юм байна. Насан бол үнэхээр амар юм. Холбоо гэдэг найзтайгаа би үзчихсэн. Үнэхээр амар юм. Тэгээд ийм мундаг барилдаж байгаа хүн сумаас цаашаа ингээд аймгийн арслан болоогүй байна гэхээр үнэхээр ингээд бүр ингээд Батнасангаас амар хүмүүс байна гэсэн үг байна гэж нэг ярьж байгаа. Эсвэл барилдаагүй юм байна гэдэг нэг ийм хоёр зам байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрнээс хойш яагаад дахиад аймаг те ус руу миний өгшин барилдаагүй. Би ер нь 2010 оноос хойш ер нь барилдгаа болчихсон. Ер нь бол багш бол одоо яг чи бөхөө сонгоныг бол бойдгоо сонгосон надад сонголдог байл. Яг одоо сонго гэл тэгэл за би бойдгоо сонголоо гэл
Тэр нөө зоддог шууд Монгол хоттой тэр учраас тэмцээн орлоо гээл Монгол хотл мотлаа зараал бас нэг мэдээж барилдаг гайгүй юм хийлгэсэн байсан. Тэгээд бид нэр гайгүй зараал. Тэгвэл байхаар чи ерөөс яг нэг бөхөр өмөргөө болоо барилдмаа санагдав. Тэгээд на багасаа бүх болно гэсэн чинь. Тэнгүүд яг миний бардаг гараа төрүүлж мөрөв. Тэгээд гарч ерөөс нэг би ерний үйлээ гэж бодож байна шүү дээ гэж байна. Тэгтээ мэдээж нөгөө нэг ер нь бол хүн чинь тэгээд нэг сонголтын өмнө ирж байгаа шүү дээ. Хүн чинь нөгөө нийцээ сэтгэл сайхан амьдрах гал би юугаар явал хоолоо идэх бол боломжтой байна. Мэдээж бөхөр том цолон дөрвөл амьдрал шийдэд нэгэ тэр үед бол харж байгаа шүү дээ. Тэгээд за би одоо сурлага одоо ер нь ингээд толгоогоор яасан одоо жоохон биеийн хүчний юмар бөхөр л явах гэсэн ер нь бодолтой байсан. Тэгээ бодгийн тэмцээнд ороод гинт улсын гуншин мошинтой очихаар чинь хүн чинь яг нэг тиймэрхүү юм руугаа жоохон ингээд дурлаад татагдаад бас нэг гоё биетэй байх нь бас илүү таалагдах байхгүй. Тэгээ би чинь өндөрчин үйлээ бас ер нь хэцүү шүү дээ. Яг өөрөө л яг үнэхээр баасан хөө одоо намар сайхан байх шиг л уран үзэхгүй бол бас живэл нэг аймгийн цолтой дуусвал бас хэцүү шүү дээ. Тэгээ тийм болохоор за тэгэл бодгоос анггээл ер нь бодвилдинг спортоор. Тэгээд бүр ерөөсө бүх хийхгүй байж байгаа яг барилт очоороо нэг зодоо шуудаг олж өмсөөл тэгээд очиод барилж байгаа. Тэрнээс нэг бүр наан бэлдэж мэлдээд ингэсэн ерөөсө юу ч байхгүй байгаа байхгүй. Ер нь тэгэл ер нь 10 оноос хойш огт бэлтгэл хийгүүл гэсэн үг ер нь бол. Тэгээд сумын за ер нь болцоод хүмүүс гэсэн гоё барилдаа чи ер нь юу одоо Америктаач аслан болмол танаагийн одоо энэ Жамбал дөрж гэдэг нэг тэр чинь манай 10 жилийн нэг анги. Жамбал дөрж чинь амгалангийнх шүү дээ. Тэгээд Баян онгороо баацхан ахгүй. Амгалан амьд. Гэр нь одохоор амгалан зүйл. Тий, Жамбал дөрж гэдэг айгу сонссон. Бор залуу. Сайн хөөхт яагаад. Тэр чинь 10 жилийн нэг анги. Баян онгороо. Тэгэл тэд нар ч гэсэн бөхөөрөө болгоо юм шиг. Тэгээ ер нь бол өөрөө өөрийнх нь хүсэл нь илүү ийш байгаа биз. Тэгээ мэдээж нөгөө нэг дараад хүмүүс би барилдсан бол тэх байсан би ерөөсөө тэгж ярих дургу. Угаасаа барилдаг бол барилдаг. Угаасаа өөр юм сонгоо явцсан. Гэтэ мэдээ сумын заа гэдэг цолондоо дуртай. Би угаасаа одоо нэгэн тал бодигоор явчихж байгаа юм чинь би зүгээр нэг сайхан сумын заа болъё гэсэн бодолтой л бодир хийгээл 100 би сумын заа боллоо гэл. Тэгэл судалж байгаа дийшээ богооны зам дуугайг болд ингэлээ. Тэгэл ач төрүүлчихсэн. Ер нь бас сайхан бүгдийг өмсөөл гоё хөлнөлд ор давхарцаал бас яг гоё сум бас. Тэгээд юм ямар ийм гоё биттэй залуу ингэж гоё төрүүлээ гэл тэр сумын цэргийн одоо цагш магш нь хүлээж аваад бас гоё л бас. Зөвөр ингээд за тэгж мэдээж ярих дургүй байж болно. Гэхдээ ер нь зөвөр чи өөрийгөө яг ямар цолонд хүрэх байсан бол гэж бэж хүн бодож байгаа. Би нэг бүр сайхан зам ашиг сайхан заан л байх гэсэн багтаа л гэж. Гэхдээ тэ юугаа нөх тийм үстэй. Одоо бүр сайхан зам бас айгүй гоё таалагддаг барилдаа олон долоо юм. Олон долоо юм унчаад нэг хэрүүл уруул хийгээд байхгүй те давсан. Мөгчдөг те. За ер нь заанаа нэг тамиртай бас нэг зөвөн шүү дээ. Батнасан яа тэр барилжааг их уран байлаа шүү. Өмсөх ер нь дархан их өмсөх үү? Ер нь бол дархан их босоогоос өмсөдлээ бүр. Ер нь бол өмснө. Ер нь хөлд ордог, өмсдөг, манилддаг. Өөсгийнхийг манилдж байгаа юм шүү дээ. Дунгуйлдах ч болохоор яг ингээ унгаач байгаа байхгүй. Манилдах ч болохоор бүр эргүүлээ буцаад ингээ босоо суулгах ч. Тэгэхээр машинаар бол энэ бол асаачлаа л гэсэн үг юм бол. Бяр гэхдээ бас ер нь барилдаанд бяр бас мэдээж нөлөөтэй. Тэгээ мэдээж нэг бяртаа үнийг хийсэн бол их болдог гэж мэдээж ярьдаг л та. Гэхдээ мэдээж сая бол ерөөсөө бүгдийг гоё техникээр үзүүлж мэдээж техникээр хийж байгаа болохоор нөгөө хүмүүс бэртэх нь бага. Тэгээ яг гоё техникээр онж авах. Тэгээ хүмүүс болохоор яг сошиалаар харж байхад энэ өнгөрөө яасан тэглээ гэсэн хүмүүс байгаа байхгүй юу? Одоо мэдээж одоо шил өөсгөхтэй ингээ барилт заахыгаа зөөлхөө яриг мэдээж ингээ яг өрөнгөт бүгд гэсэн надад. За зөөлхөө ярианасаа гэхэр чинь бас надтай барилтахаас өмнө унцсан гарч ирж байгаа байхгүй юу? Сэтгэл зүгээрээ. Энд чинь тамирчин сэтгэл зүй юм хөдөлгөөнөөс гэсэн шүү дээ. Шилэн гараад ихээр чинь хийж унцсан гэж мэдрэгдэн үстэй. Яал өөр юм шүү дээ. Тэгээд хүмүүс яг өнгөрөө тэр талаас мэдээж хоёр хүн зөөлхөнөөр гэж жаад хөлд орж хайчаа очих юм бол яах юм? Шоош таахын дог инех юм бол мэдгүй байхгүй. Бүх юм дээр болгоомжтой тэгээ хоёр ямар ч ирэх хүнийг басч болдгоо байхгүй. Ямар ч ирэх хүнийг. Хүмүүс болохоор аян жоохон юм тийм гэж хүмүүсийнхээ харж басчаад би өмнө нэг барилд ер нь бүр нэг сургамж болсон хүнийг басж байгаа амар унаад тэрнээс хойш би ер нь ямар ч хүнийг ямар ч төрөлд ер нь юм дээр нэг басдаг байхгүй. Тэгээ бас ирэх хүнийг чинь нэгт басч болохгүй хоёрт тэгээ ам хийчихлээ гэдэг энэ шоуш техник бас мэдгүй ш. Тийм болохоор
Нэг л гоё болгоомжтой өөрийнхөө нэгт бас үтсэн тий. Тэрнээс хойш илүү батнасан маш олон залуучууд таньдаг болсон байна. Тэгээ ер нь дэжгүй. Өмнө яг нэг фитнес хийдэг ер нь хүрээллийнхэн ер нь гайгүй мэддэг. Тэгээ нойр тойрны найз нөхдөд хүрээллийнхэн ер нь мэддэг гэсэн. Тэгэл сая бол нийт массараа ер нь таксын суугаад таньж байна гэдэг чинь ер нь нэлээд тань. Өмнө ч бол нэг танихгүй шүү дээ. Тэгвэл байралдаггүй гээл өө бодиг гэж итгэхээс бодиг харахгүй л амгатай. Харин тийм ээ жоохон нацадтай гэж сууж байгаа шүү дээ. А би бодиг гэж хэлэхээр бас нэг нөгөө нэг шиг болчиход. Тэр яриа чинь чам дээр үлээ нөгөө таксин суугаад нөгөө нэг Монгол улсын мистер хүн сууж хагаад ахын залуудаа чав шиг битээсэн шүү дээ гэж ярьдаг чинь тийш нэг 100 айгуу амхандаа наад цаг юмсан такерцэн явж байгаа шүү дээ. Тэгээ суугаад ингээд суусан чинь дүү арга тэмцээнд орохоор болсон байна шүү дээ гэж хэлж байгаа байхгүй орон гэсэн бодолтой байгаа гэж байгаа юм. Яг нэг тийм үдээс юм нэг би тийм юм гэдэг нэг мистер шүү дээ гэлтэй нь шүү дээ. Тэгвэл энэ бүр хотлоо яриад байна гэж бодох шүү. Тэгээд ахын яг 80 дөө яг чам шиг байсан. Чамаас ч орог илүү яргаа байсан. Тэгээд яарсан бод надаас илүү байх гэдэг байна. Аа таксин байх нар гоё юм байна. За тэгээд одоо энэ гол хоёр сэдв бол фитнес. За ингээд тий энэ хоёр байлаа. Энэ бол яг ерөнхий сэдв. Ерөнхийдөө залуучуудын мэдж байгаа сэдв тий. Тэнгүүт одоо гэр бүлийн байдал. Бусаг хувьд. Гэр бүл 2 охин, 1 хүүтэй. Хүү маань одоо саяхан 5 нас хүрсэн. Оо зөв. Тэгээд тавуулаа. Амбал тавуулаа амтэрдэг. Гэр бүлийн нь бас фитнесээр хичээлдэг. Ерөнхийдөө фитнес. Монголд ер нь анх спиннинг гэж одоо дугуйн фитнес байна шүү дээ. Ер нь Монголд анх оруулж ирж ирсэн юм 15 онд. Нэг ч спиннинг байхгүй хахад ер нь анх оруулж ирэл тэгэл энэ шавнар мамнар тэгэл ингээл ер нь спиннинг ер нь тэнцэнс дэлгэрсэн ер нь бас буянтай бас юм оруулж ирсэн. Бас их мундаг биштэй бүсгүй гэдэг. Тэгээ ер нь бол жим ер нь спортлог ер нь бол. Сүүлтгээ залууч нь бас нэг фитнес биш спиннинг оруулж. Тэгээ манай анх оруулж тэгээд дэр чин шавийнхын шавмаа байх шүү. Тэгээд яг нэг жоо сэргэлэн тэгээд холбоо молбоо явангуудаа тэгэл анхаа би холбоод гэсэн анх үсгэн байгуулсан гэл энэ тийм ярьдаг л шүү. Гэр бүлийнхээ хүнтэй танилцаад хэдэн жил болж? Одоо 11 12 онд ер нь танилцсан шүү. 12 жил гарна болж тий. Тэнгүүт яг за гэр бүлтэй хүний хувьд биш. За хэрвээ насаа ингээд ганц бие хүн байлаа гэж бодъё л та. Тэнгүүт одоо ингээд бас ер нь ингээд би ингэж боддог байхгүй. Манай ээгийг хүмүүс амар их муулдаг заяа. Бүсгүүч шүү. За манай ээгийн шодрог ярина. Хамаагүй ил ярина. Бид ээгээд ягаад ч юм ингээд их хайртай байдаг. Тэгээд байгаагаараа олон таван юм шилчгнаад байхгүй тий. Тэнгүүт ээгийг бүгд юу гэж ярьдаг вэ гэхээр одоо ихэнх хүүхнүүд тэнийг залуу инээ тэрэ гэж ярьдаг тий. Яг үндэ ээгийг хажууд нэрээ суугаад бүгд тэнийг болно. Өөрөөсөө юу ч болно нэрээ. Бүр ингээд ёо ямар гоё залуу вэ гин. Тэр чинь метр 92 3-тай өндөр царайлаг гоё биетэй тий. Тим хүн чинь ингээд хажууд нэрээд сууж муугаар чи хинч гач болох байхгүй. Тэнгүүт зүгээр бид нар ингээд ардуур нь муулдаг тий. Хүнийг ингээд муулдаг. Тэнгүүд одоо ингээд ихэнх хүмүүс за боди залуучууд них гоё биш ээ гэж ярьдаг охид бас их байна. Одоо эрэгтэй хүн чинь сүулт одоо ярьчих та тий 80 дөө. Бид нар билар тоглоод гэсэн. 80? Тий. Манай жоохон тарган шүү дээ. Тий. Тэгэл тэгж байна. Одоо ийм одоо бакмак одоо ийм булчинтайгаар октод тэгээ дуртай явах уу тий гэж одоо чамд дуртай явах уу тэгээ чи бас нэг цаагаараа мэдээж хүний ус тий бас тийм байгаа хгүй эмэгтэй баг эрэгтэй хүн илүү тэгж харна одоо шинэ жилээр үзүүлбэр ингээд бодвилдингийн гоё жилээр үзүүлбэр үзүүлчихэд ингээ онгол ширнэ хажуу ингээ өнгөрхөө онгол ямар гоё юм аа ингээ эмэгтэйчүүд ярина шүү тэгээ залнаасан босгоо ийм байгаа гэдэг шүү. Яаж ижил нэг мяалж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм болохоор нутгийн комплекс нөхч шүү дээ тэр хүмүүс. Ер нь тэгж нөгөө нэг тийм нөхөөд өөрсдөө хооллоод тэрнээсээ бүр яг нэг тийм тэгж тайвширч шүү. Айрам гараад ирчихлээ шүү. Ер нь тайвширч шүү. Ягаад нэг хөлөмшүүлж чаддгүй би гайхаад үнэхээр гоё биетэй байгаа юм чи яах юм бэ? Тийм биз. Яг зөв би өөрөө ингээд 10 он фитнесээр хичээлж исэн амтэн мэднэ. Яг нэргүй хуглаад тэрнээс хойш огт яваагүй. Нөгөө нэг ингээд ирүүч маш амар турдаг. Тэр үедээ ингээд жоохон болчин байсан бол ингээд бүр шалхоогоо юу ч болчихно. Тэгэл энэ бол байнгын бэлтгэл юм байна. За тэгээ тэрнээс хойш явах болсон. За тэгээ би яас хотлоо явахгүй 2015 6 онд фитнесээр яадаг юм бэ? Одоо байгаа маань надад сэтгэл хангалуун. Яг миний хувьд бол болж байгаа. Би одоо байгаад дуртай байгаа. Тэнгүүд
Тэглээгээд нөө гоё биетэй залуучуудыг үгүйсгэх ямар ч шаардлагагүй байна. Яагаад гэхээр тэр хүмүүс чинь маш их хөдөлмөр хийж байгаа, маш их хөлс гаргаж байгаа. Дээрс нь үнэхээр гоё байна. Яг үндэ ирээд одоо яг шудраг хэлэхэд бат насан байна те би байна. Тэнгүүд яг үндэ за нэг 70 малын хувь нь бол бат насан сонгоно. Ийм гоё биетэй залуу гэдэг. Тийм биз дээ. Гаднах байдал чинь мэдээж ойлгомжтой л доо. Тийм энэ чинь ингээд амар гоё бүкстэй амар бие хаатай хүүхэн байлаг мэдээж хүмүүс харагдвал энэ ямар гоё юм бэ гэх шүү дээ. Яг зүгээр нэг яг үнэхээр цөөхөн хувьд нь нэг юм жоохон бондгор залуу болоод дуртай бас эмэгтэй хүмүүс байдаг байна. Үүний тайп бас байгаа. Үнэнгээсээ тийм байдаг гэж боддог. Тэрс яг үнэн бодит байдал дээр бол 70-80% нь биеийн хөгжүүлсэн залууг сонгоно. Тэгвэл би ингээд яагаад одоо фитнест явж чадахгүй байгаа юм бэ гэхээр нэгт одоо үнэхээр зав зай болохгүй байна. Хоёрт үнэхээр нөгөө нэг хүн ингээд өөрийгөө хараад ингээд гутдаг юм байна л. Талмал. Арай гутаагүй байхгүй би гутаж эхлэегүй байгаа. Гутаад эхлэхээр хүн хүссэн үсээгүй явж эхэлнэ. Манай ээгийн наваа тэгдгийг даа чи явчаач тэ ингэчээч гэж наваа дандаа тэгдэг. Тэг би ээгэд явнаа л гэдгийг. Гэтэ яг одоо нөгөө нэг яг хүсэл маань төрөөгүй байна. Төрчүүл би хүчээр биш яг өөрөө ирмэлцлээрээ явахаар илүү хөөшлөх гарах байх гэж боддог. Өөрөө нөө хүсээд их юм шал өөрлөлтөө. Тэр хүннээс нэг албан шалтгаан чи ингэдэг гэдэг хам бол ер нь ажил хийсэн чинь чи идэгчиг гэхэлэр нэг угаас хийх гэж байгаа ч гэдэг нэг тэгж хийдэж штт. Ер нь жоохон сэтгэл ер нь эхлээд дуртай л болох хэрэгтэй. Ер нь бол эхний ээж нь дуртай болох. Ер нь гоё биетэй болох. Эл хэлмээ сурж байгаатай адилхан тий. Одоо 10 хүнд адилхан хэл зал гэхэд 2 хүн л сурж байгаатай. Тэгэхээр ер нь 10 хүнээс үсрээд 1 2 нь л бак бол гоё нөхөөс 8 нь бол ерөөхдөө тэгэл ер нь байж байгаа шүү дээ. Тэгээд яг одоо нөгөө нэг яг нэг амтын мэдэрчүүлэх кап бах тий. Ер нь бие гоё өөрчлөж байгааг хараад хэл сурсан ч гэсэн ярьж гэл мэдрэл тий. Тэрнээс нөгөө одоо завгүй гэж тэгж штт. Одоо ер нь бол хараад хахад ингээл яг дуртай болоогүй байхгүй. Дуртай болчих юм бол угаасаа чи чамд одоо бид нар ингээд ойр тойрны найз нөхдөд нэг цаг маг нэг гэдэг яриа суудсан л гэдэг шүү дээ. Тэрнээс дуртай л болоогүй байхгүй. Дуртай болчоо чи яаж игээл нэг очоод нэг цаг бэлтгэл ажил гарна. Тэгээд 7 өчсөр 3 цаг шүү дээ. Одоо би яг тийм мэдээд байгаа маа дуртай болоогүй. Яг дурлах хэрэгтэй. Би бас жоо айж байна. Одоо нөгөө нэг үнэхээр бас мярна гэдэг. Гой нэг зураг мураг яга за би энэ шиг болно за 100 би зориг тавиал. Тэгээ одоо би бүкет 70 хэрэг орно. Тэгтээ нэг юм биетэй байна ч гэдэг зориг тавих хэрэгтэй. Тэрнээс нэг чинь зориггоо ерөнхийдөө гоё биетэй болъё гэдэг чинь зориг шүү байхгүй. Тэгэхээр ерөнхий юм болохоор хүн чинь яг фокус фокус тэр юм нь ирэхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс нэг зорилгоо тавиал хан дээр нөгөө байшин мөрөөдлийнхэн машин чинь нэг тавиал гэдэг чинь зориг болчихж байгаа. Бас нэг юм зориод нь шүү дээ. Тэрийг бас дуудаад байгаа байхгүй. Тийм ээ. Батнаас л хэрэг огтод бичдэг үү? Нэх ер нь бол яг гэр бүл мэлтэй гэдэг мэдчихэж байгаа бол ер нь гайгүй. Гэхдээ мэдээж тэр мөр хамаагүй болсон шүү хүмүүс чинь зүгээр л таалагдсан бол тэр үний гэр бүлтэй байна уу, их нэртэй нөхөртэй гоох хамаагүй юм байлээ. Шууд бичээл ингээл улаан цагаанд гарна гэдэг шиг би одоо их сонин хүн гооч чадахгүй их сонин санагдахгүй нөгөө ганц би эмэгтэйг найрах үедээ гуйчдаггүй шнэ. Эмэгтэй хүнээс гуйлах гэдэг юм шиг. Тэгээд стайл хүн гоох юм уу гэж хайчин. Би бас яг чамд тиймс багын намайг эмэгтэй ирээд гоох гэсэн. Тэгээд хідээч үерхээгүй бүр яг нэг тийм байдаг байхгүй юу? Тэгээд захиа мөхөөгөө захиач өгч байгаа шүү дээ. Тийм бас ичимхий бүрэг байсан байна. Тэгээ одоо ингээд нэг тим зам байна. Тэнгүүд ер нь хэрэг олон охин бичиж янз янзын ямар чатууд ирж байна. Ер нь гоё чатууд ер нь их ирдэг баха. Ер нь янз бас гомо хүмүүсээс ч ирж шүү дээ. Ер нь ижил үстэн тийм хүмүүс ч гинт амар зураг аваална. Эхлээл бүр сандрна шүү дээ. Өөрөө тийм болцсон шиг сандраа. Чи торхогт ирдэг байсан. Тэр чинь нөгөө нэг одоо уцын зас хинч харах байгаа шүү дээ. Тэгснэ ихнэр л өгөөч чи ихнэр нь байна гэж бичээд гэж байгаа шүү. Тэгж анх мах тэгээ ерөн жоо сандарч ирсэн. Зөөлрөг шууд болооглол тэгэл нэг яг гацсан тийм. Октод мактод бол мэдээж жоохон гоё крашдаг шүү, ингэдэг шүү гэл эмэгтэй хүмүүс ч сулаан цагаан бас эрэгтэй хүмүүс шиг бас биш шүү дээ. Яг гэхгүй шүү дээ яасан. Тэгээ яа наа за яварсан намайг крашлаа байна гэж бодоод тэрнээс бол нэг амар гэж бичсэн юм бас гайгүй бас. Анжаны зураг иржсэн үү? Йоо яг тэр тиймүр хүмүүсч яг тиймүр гинт амар зураг ирж шүү дээ. Сандартлаа шүү дээ. Эйгүү те. Өмнө говь байршлаас амар байршлаас шүү дээ. Та нар итгэхгүй байж магадгүй. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнд боож байгааныхаа зургийг явуулдаг гэдэг шиг эмэгтэй хүн бас явуулна тийм зураг мураг. Сан бид гайхдаг одоо яг тийм ч олон ирж байгааг л нэг 3 4 мөрөл ирчихсэн. Тэг би одоо тэрийг хараад яг юу гэх хэвтэй болоос ойлгодгүй ингээд ямар гоё юм бэ гэх хэвтэй мó яах хэвтэй бис очроо болдгоо. Тэгэхээр ер нь бол бас сонин хүмүүс их байна штэ. Амьдрал дээр тийм. Тэрийг гоё гэж боддог юм байж болно штэ. Тий, тэрийг л гайхав. Гайхав. Эмэгтэй хүн чи юу гэдэг юм штэ. Нөө эмэгтэй нэг
Ямар эмэгтэй хүн гоё гэсэн нэг шинэ хүн гоё гэдэг. Тэгэхээр тэр чинь ерөөсө тэр нь ямар бол гэсэн бодол юм шүү. За одоо сая ингээ бүлигээ гарч байна. Нэгнийгээ дээрлэх те, нэгнийгээ сэтгэл санаагаа дарамтлах, зодох, зохих. За Батнасан ер нь одоо дээрлэх нь гэхээр бас нэг айгүй муухай сонсогч байгаа юм байна. яг бидний үед бол ер нь ихэнхдээ зодуулаад бидээс нэг үеийнхэндээ тэгэл тэр үеч айгүй атмаа гэдэг юм чи айгүй их байсан шүү дээ. Ер нь орцуулгын атмаатай, анги болгоно тэгээ сургуулийн атмаа, ангийн атмаа гэж явж байгаа шүү дээ. Чи хийдгээр бод өө тэгээ ахаад 1 2 3 гэж явж байгаа шүү дээ. Одоо бол тийм байхгүй юм шиг байлээ. Тэгээ одоо нэг хөлт бол барыг тиймэрхүү алгадаж магадгүй айгүй тийм үзэг гайх баг. Ер нь хэр их зодож исэн их үү, зодуулж исэн их үү? Ер нь Багдаа би ч юм хатмал гэсэн л та. Гэхдээ ер нь бол сайн л юм. Ер нь хүмүүс дээрлгүүлж байгаа хүн амтна харж чадахгүй ч байлуулдаг. Тэгээ ер нь дүүнер мөнөртэй ер нь бол жоохон гоё үлгэрэлдэг тийм. Манай талын ах гэдэг чинь би тэгж бодоод байгаа. Яг би түр яг нэг тийм бичлэг хийчихэд байж байгаа. Одоо би цэцгэн. Дээрлэх дэлгэрэх хэсгвэ гэдэг тийм. Тэнгүүд би атман гэж яг ямар үнийг хардаг вэ гэхээр гэр бүлээ найз нөхдөд хамгаалдаг тийм. Ингээд уртл нь бамбуу болоод зогсчдаг нэг зүгээр байгаа үнийг дээрлэхэд байдаггүй. Тийм үнийг би атман гэж боддог. Яг энэ дээр ч харахад яг л нэг одоо шилбэл 3 дугаар жилийн атман болчихж байгаа байхгүй. Тэгс чинь 1 дугаар жилийн атман ирж байгаа. Тэнгүүтэл яг хариуцлага үрж байгаа байхгүй. Үрж байгаа. За нөгөө сургуулийн атман ирсэн ингээд дотроо хүн чинь бас айж л байгаа шүү дээ. За бас ямар юм байгаа болтоо гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл гаднаа яг тэгэл өндөж чинь бас покер нөгөөтнөөс надаас ажиллагаа ш нэг амар гар ирсэн. Ингээд бас шуумацсан. Тэгэл гараад угаасаа нөхөн амт айгу барьж мараал яг тэр үед чи хүүхдээс мөнгө төрөж яхаараа хүүхд зүгээр байгаа хүүхдээс ингээд гэл эхэлдэг ч. Ерөнхийдөө бол айлтлах нэг юмыг болгох салгаж эвлүүлэх талаас нь тэрнээс айл болох нэг би биартай гэдэг нэг аюулыг хайдаг тийм төрлийн юм бол биш. Батнасны 3 залууг бол зодчих. Нэг юм сонссон. Батнасны 3 залуу зодсан гэдэг юм сонсохгүй. Тийм түүхмөл байна. Тиймэрхүү түүх мөх байж магадгүй. Ерөнхийдөө ерөнхийдөө ер нь одоо баар маранд орохоор чи ер нь тэгэл эхлээд айгүй хүндэлтэй гоё гэж юм. Тэгээ сүүлргээ жоохон уухаараа нэг биарн доошоо ордог хүн гарлуу нь ордог хүн төрлийн хүмүүс ус биш шүү дээ. Тэгэл хурж ирээ чи яас өглөө төмөр өргөжийн зүйлс ирдэггүй гээл. Яриад ер нь доромжлох марктай тий. Энэ би нэг юм байсан байхгүй юу гээл. Энэ өстө нэг фитнесээс өөрөө мэдхгүй тэнийг өстө нэг шоуд явж байгаа шүү дээ. Шоуж яах нэг тийм асуугаал тэгэл нэг хийсэн. Тэгээд ер нь бол хоёулаа гар барилдаг гарныхаа хүчийг үз. Ер нь ямар нэг юмараа барах гайд ч юм уу. Энэ хүмүүс ихэлдэг л дээ. Тэгээд мэдээж өөрөө би ч өөрөө ер нь архим жилдээ ганц хоёр ер нь амсан. Тэгээд ерөнхийдөө бол архит арснаас ер нь хол. Тийм болохоор тэгээд эрүүл байх юм бас ач тус байна. Тэгэхгүй бол нэг бас ууцсан тэг яг нэг тийм нөхцөл байдалтай бол тэгэл ууцсан ус чи мэдэхгүй шүү дээ тэгэл. Тийм болохоор бас архит арснаас хол байх юм бол маш олон зүйлээс бас хол байж бас болдог. Би яг зөв яагаад ингэж ярьж байгаа юм гэхээр энэ нөгөө нэг хин нэг зодон зохионыг зөв гэж би ерөөсөө хэлж байгаа биш. А гэхдээ хүн яг толгуул хүн бие хамгаалах л шүү дээ. Тэгээ ер нь бол одоо инстинкт хүний бүр тэр чинь тусанд нь байх хэрэгтэй шүү дээ. Гэрүүл хамгаална, үр хөвгтөө хамгаална, зөндөө юм байгаа шүү дээ. Өөрийгөө бие хамгаална. Тийм өөрийгөө хамгаална. Одоо годомч нь одоо жишээлбэл хаанаас чон бариад нохоороо хадчихгүй хүн хүнээсээ л айсан нийгэм байгаа шүү дээ. Ер нь бол тийм ч хүүхд алга болсон инглээ ингэж хүүхд араас нь араас нь санаандгүй зохиод хүмүүс алдсан ч юм уу. Зөндөө юм бодох. Тэгэхээр бие хамгаалах хэрэгтэй. Тэгээд яг зүгээр одоо ингэж нөгөө нэг энэ бас хитрхи тууширсан бас яваад байгаа байхгүй тий. Бас хитрхи одоо манайхаа нэг туушрахаараа тэгээд бүр дийлдэхгүй маа тэгэл. Амарч. Тэгэл юу ч хэлээд нэмэргүй. Тэгээд тэр үед нь бол айхтар юм мэдээлдэг. Би яг зүгээр бодныгийн залуучууд хотлоо том биетэй байж зодтолж чаддгүй энэ төргээд би хүмүүсийн мас ойлголт тэр шүү дээ. Тэнгүүд яг Батнасан тийм биш гэдгийг би мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ нэг өмнө хэдэд сонссон бас би тэр чинь нөгөө нэг манай X-ээр дамжуул танилцсан шүү дээ ах тий. Манай X гайгүй. Сайн байгаа юу? Аа нас айгүй жим чинь шүү дээ. Тий манай X тий сертификат аавтаа нэг их айгүй татна гэдэгс. Тэгээ манай охин ингээл. Тэгээ ганжуур бид нар чинь өөр олон жилийн өмнөөс. Эсвэл жимээ хийж байгаа хэлжлээсэн. Бид нэг 2020 он хавцаа анх танилцчихсан баха Батнасантай.
Тэгээд над матаа хардггүй үстэй гээгүй манай найз гэл. Гэтэ тэгэл эртээ хүн чинь л харж байгаа шүү дээ хэлдэг. Би анх яг танилцаад удаагүй жаад та хоёр нэг шоулоо хамт явж исэн баггүй. Тэгээд би яг нэг тэр үед яг нэг хардсан гэхээс илүү эрэгтэй чи одоо тэгээд эрэгтэй хүнтэй хамт ингээд явчихж байгаа юм уу гэж би асууж ирсэн. Гэсгүй маа найз байгаамаа гэхээр за. Өнгөрч би угаас ээгийн интерес нэг ээгийн интерес найз гэдэг чинь мэддэг учраас угаас нэг гэр бүлтэй хүн ийм тийм мэддэг. Тэг яг хаа тэгээс нэг тиймэрхүү болоод буцаал хүрээд ирсэн. Тэгээд яг ер нь бол хардтал гэдэг талаас чи одоо яг хоёул ясных чи хэр хартай? Ер нь хартай байсан. Гэтэ одоо ер нь гайг болж ер нь ингээл 30 гарах тусмаа ер нь гайг болт юм шиг ер нь ингээл доошоо ингээл багасаал зөөлөн сэтгэл ер нь одоо жоох юм өмж бич ус хэрэг юм дөрүүлж мөлдгөө шүү дээ жоох юм дээр уйлж мэлдэдэг болчихлоо ер нь зөөлрөө ер нь хардталт хаяа хардуулах сайхан хардуулахсан би тэрнийг гэдгийг мэдэрдэг гэдэг мэдээж хаяа гоё зүү юм дээр мэдэрч хардах хэрэгтэй болох гэж боддог л да. Тэгэхгүй н улаан цагаан гэрт хадаагүй хардаал эн чинь үе тэр чинь үе гэдэг юм бол эн чинь бол эр хүнийг бол дамаа хиймэрл ундаа тэр бүх тэр гоё цаашаа дэлгэрэх амжилт үүсийн ер нь хаадаг гэж боддог. Манай хүн бол одоо мэдээж шилэл одоо энэ дөр зурган дээр лайк зүрх ер нь хэр оргийн дөр тоохгүй. Тийм юм болоод тоххой. Тэгээ ер нь бол одоо бас одоо би харагдж байгаа нь бол ер нь бол манай гэр бүлийн хүн бол ер нь бол нааг бүтээж байгаа бас ер нь бол гол хүний маань нэг бах одоо сэтгэл санаа тэгэл энэ чинь ороо хоол унд тэгэл зөндөө ядраад ороход хоошиг үгийг те юу яах тийм гой ус үг хэлнэ тэгэл хань ижилчил ер нь чухал юм байна явж тэгээд сайн таарсан тэгээд тэгээд баярлалаа гэж боддоо шүү дээ. Ямар ч гिचэнээ салахгүй гिचэнээ л гэж боддоо. Ер нь хүмүүс ч ерөөс нүдэн дээр 2 3 хөвгтэй салцсан өөд игцэн л гэдэг юм. Тэгээд сүүлрээдээ бас манай манд гэхдээ састай хизээ салахгүй малахгүй гэсэн юм чинь салдсан шүү дээ. Тэгээд хоёлоо тэр хичээж л юм дэрэг. Ер нь бол тэгэл ер нь сүүлийн үед бол миний айгуу бодол өмнө ч явах юм дэл хүмүүс тэр тийм ер нь тийм юм шүү дээ ярьдаг ус. Ер нь одоо сүүлийн 3 4 жил ер нь бол тэр нь багсаад хүмүүс зуулах нь багасаад өмчөнд хаяа санд хүмүүс тийм наа чин тийм штэ. Ер нь гайгүй болчихно ер нь. Тэгэл ер нь юм аа. Салчмаар санагцсан юу ч байгаа юу? Ер нь байхгүй шүү. Бүр ингэ хүн эцээ тулгадаг штэ. Салчмаар санагдал төвчдөг ч юм уу. Мэдээж айл гэр болохонд асуудал байдаг. Тэгвэл тэрийг үнэхээр л яг үнэхээр одоо танаа гэр бүлээр бодох юм бол насаа гэдэг хүн төвчээртэй бас байх хэрэгтэй. Танаа хань төвчээртэй байх хэрэгтэй. Энэ төвчээрийн асуудал юм байна л да. Ер нь бол төвчээртэй хүмүүс салах байна гэдэг шүү. Ер нь бол тийм шүү дээ. Үнэхээр ацлайлаа. Өөр хүн хангалттай болох ингээд хүн болгон бодож болно шүү. Тэгээ хинчл бод. Тийм үр хүүхдээ харах хэрэгтэй. Энэ чинь яах гэж анх суусан зорилгоо бодох хэрэгтэй. Бас маш олон юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол би бол анх их нэртэйгээ ер нь энэ хүн миний хань болох хүн байна даа гэж бодсон. Тэрнээс нэг амар хайртай дуртай дурлж морлаа нэг шин дээр нэг солиод тийм гомдох үедээ нөгөө яг тэгийг өгөхгүй. Тэгэл хараад ингээл юмд хандж байгаа хандлага ер нь ингээл бүх юмыг харахад тэгэхээр ингээл надад миний хань болохоор хань байна. Энэ л хүн миний хань болох юм байна. Тэгээ мэдээ цав хугацаанд хэр улам илүү хайртай болоод улам ингээ явах юм. Тэгэхгүй бол хүмүүс ч ерөөсөө ихэндээ романтик амар дурлж морлоод насаараа тийм байхгүй. Тэгэл тэр чинь нэг өсрэл 3 4 жил үргэлжлэн удлаа гэхэд. Тэгэл хүн чинь гомд нь хөрн зөндөө юм болчих. Тийм болохоор цаа хугацаанаас улам л ингээл хайрлах хэрэгтэй. Улам бие бинээрээ мэдэрдэг байх. Мэдрээл тий. Одоо би нэг зүгээр зан характернуудтай адилхан болчих жоох. Бүр уусч тийм тий. Одоо би яг тэр нэг мэдрэмжтэй хардна гэснээс би тэр үед одоо ингээд танилцаад экстэй танилцаа удаагүй байсан. Тэгээд ингээд насаа чи ингээд бас гоё залуу тий булчин шөрмөстэй тий. Тэгээд би ингээд хамт нэг газар л очлоо гэхэд би бас ягаад ингээд хоёулах нь явж байгаа юм чи ингээд бас нэг тиймэрхүү нэг мэдрэмж бас байсан надад. Тэнгүүд энэ бол одоо байх ёстой зүйлүүдийн нэг гэж би хувьдаа хэлэх нь зөв. Ягаад тэгэхээр огт ингээд хардахгүй байна гэдэг чинь бас нэг юм хайр дурлал байхгүй байгаагийн нэг мэдрэмж шинж юм болов гэж өөрийгөө нэг өмөрөх гэдэг нөө би. Юу гэж ер нь бол би ч нэг хаяа нэх гараад идэггүй бас. Мэдээж хаяа залуу 8 метрээ бүжиглэгээ хөгжмөжсөн бас нэг тэгж нэг өөрийгөө хайрцнаас бас гаргаж өөр мэдрэмж бас авах гэж мэдээж явна. Тийм болохоор эхнэрийн хувьд бол ер нь гайгүй шүү. Ер нь итгэл надад итгэдэг. Уус илүү хамт байх тусам биендээ илүү итгэдэг. Тий итгэдэг. Тэгээд намайг ер нь бол
ер нь бүх юм дээр л дэмждэг те одоо ингээл угаасаа тэгэл гинт гэртээ гитж байгаараа ажил хийж байгаа хүний хүрээл хүнтэй уулзаж ажил төрөл ярих зөндөө юм байгаа шүү дээ. Тэгээ мэдээж нэг жим дотор ямар уурга авах уу, юу авах уу, ямар юм мэдвэл болцонтой болох уу гэдэг хүмүүсийн хүрээл дунд л байдаг шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр бас хаяаг бас янз бүрийн юм дээр бас сорч уулзаж юм нээлт бас хаяа өөрийгөө бас тэгж жоохон арай нэг өөр байдлаар одоо илүү олон урилга гарч байна өмнөхөөс өөр. Ерөнхийдөө сайт майдын тэмдгээс урилга ирээл байна. Тэгээ юм ярьцлах гэж байгаа чи юм гэж тэгчихээл. Тэгээ тэр болгонд би ч нэг ярьж ингэхээс илүү биеэрээ харуулах ажиллах ер нь бол зорилготой ер нь бол тийм төрлийн бас одоо нэг тийм төрлийн хүмүүс хэрэгтэй байна л да. Одоо нэг хиронуудыг төрүүлэх хэрэгтэй гэдэг байна шүү дээ. Тэгвэл манай хажууд нэг солонгос нэг хиймэл баг юмнуудыг авчраал гадаад хүнлээ гадаад юм гээл Монгол хүндээ ерөөсөө хүлэмжшэр Монгол хүнийг хүлэмжшэрч чадахгүй ерөөсөө чадж байгаа тэр салбарын ч хүлэмжшөрөхгүй улсын ч хүлэмжшөрөхгүй одоо жишээлбэл би ингээл про болчлоо мистер болчлоо улсын гिचлээ одоо миний ойр тойрны хүмүүс надад итгэхгүй шүү дээ өөр би яаж харуулах юм бэ те яа одоо мэдээж итгээд нэг өө энэ явахаар мэ гэж дэмжиж болно шүү дээ тэгэхэд надад ингээ итгэхгүй байхгүй тэгэхээр энэ одоо яаж харуулах хэвтэй одоо би зөөлрөгөө тэгээд гайхаад байгаа шүү дээ тий. Яарсан тэгээд өөрөө болгоно гэсэн угаасаа тэгэл ер нь бол тамирчин тэгээд яг мөнгө санхүү гэж ярьдаг ч гэсэндээ зовлон тоочод яваад сайжрал идэв. Яг хүн өөрөө хичээл. Тэрнээс бол нэг бэртэл бол хүнийг бол зогсоо шүү дээ ер нь бол. Тийм баг. Тийм болохоор бэртлээс л ер нь холбоо ил гэсэн бодлоо. Гадаад хүний шүтнэ гэснээс нэг солонгосын нэг хаалт гээд чонсон гэдэг. Ирсэн ш нь. Тэгээд ирээд яваад удаагүй жаад эхнэрээ зогч мөгч байгаа тийм бичлэг засагдсан шүү дээ. Тэгээд ерөн зүгээр ингээд манай ингээд жоохон за боксер хичээлдэг, зодтолдог тий. Эсвэл ингээд ийм боди модигийн тамирчид өөрсдөө бас нэг хүн дээрлэх гэдэг бас нэг хандлага эсвэл гэр бүлээ хүчрхийлдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаад байт юм шиг байгаа. Амьдрал дээр. Одоо гадаад хүнийг хар тий. Манай гоё ингэж байна. Цаанаа яг тийм л байна шүү дээ. Манай нэг л гэсэн цайлган. Тийм цайлган гоё хүн тий. Цаанаа тэр гэр бүлээ хүчрхийлж байгаа тий. Тэнгүүд насаагийн хувьд эмэгтэйн гар хөвжсэн тохиолдол байгаа юу? Байхгүй шүү. Ер нь бол би алаа ичнэ үстэй энэ ч хэрэлдээ ер нь бол нэг хэрэлдэгчгүй ер нь бол чимээгүй л үчтэй. Ер нь бол эрэгтэй хүмүүс бол альва юм дээр уус шиг байж хахад угаасаа эмэгтэй хүмүүс бол тэгэл орхноо салхи шиг хэд салхилаа гайг болчихдог байхгүй. Ер нь тэрийг ер нь бол ойлгосон. Тэгвэл яг алцаалах юм бол угаасаа дуусахгүй. Гой жишээ хэлэх юм байна насаа. Төрөний тэр ихний мотивац авах зүйл номер 1 байсан ч номер 2 юм шиг хөдөлмөрлөл гэдэг их гой мотивац байсан. Саяных бас те эр хүн бол уул, эмэгтэй хүн бол салхи гэж. Энэ бас бүр амар гой жишээ байгаа байхгүй. Эмэгтэй хүн гэж л байдаг те. Ингэж л байдаг. Тэр үед ингээл чимээгүй байж гинэ гэдэг чинь эр хүний яг тэр нэг ноён нуруу уул гэдэг чинь яг ингээд төсөөлөгдөж. Ер нь бол чимээгүй байх нь ийгүү илүү. Гэхдээ бүр нөгөө өндөө бас бүр зэвүүл байдаг юм шиг л бараг те. Ярилцах бас те. Тэгээ мэдээж тайвширсны дараа ярилцаа те. Үгүй хараа ингэсэн юм аа. Яг тэр гоё ойлголцоо ярилцчих юм бол бас нэг хоорондоо ярилцахгүйгаас болоод дунд нь бас хан нэр хүмүүсэд байгаа байхгүй. Дотроо ингээд тэр тэгцэндээ гэж бодоод тэр өссөөр нэг өдөр тесрэгч хүн тэр доорн тэгсэн яасан одоо юм ингээд ярилцаад тах юм бол ярилцаад тахаар ер нь бас шал өөр юм. Бас хитрхи ярилцахгүй хаас болоод бас хан нэр хүмүүсэж байгаа. Насаагийн хамгийн хайдаг зүйл юу вэ? Миний одоо бэртлэгэнтлээс л их хайж байна. Одоо миний сүүл тарин би одоо 5 сард тэмцээн бэлдээд байгаа. Сүүл нөө барилдахад энэ гараа жоохон бэртээсэн. Хинтээ. Харин ерөнхийдөө жоохон бэртэлтэй байсан. Тэгээ гайгүй болцсон мэт. Тэгээд тэгсэн чинь яг бичлэгээ харж энэ гараараа манайл дал энэ гараараа суугаад нөө мартцсан. Чи бас нөө тулааны спорт шүү дээ. Тэгээд тэр үед чи ер нь бол юуч мэдрэхгүй л явчих. Тэрний нэр тэр бодийн гэр бүл гар өрдөг бодийнхан гэдэг тэрэн дээр нэр хариулахад яг сүүлийн нөө Жэмидэг одоо шинэ үе гараад ирлээ л дээ. Өмнө нь бол миний үе бол ямар нэг спортын суйртай байж байгаа фитнесээр хичээсэн үе гэж байгаа байхгүй. Тэнгуут л одоо зөвхөн бодигээд бодибилдинг анхны биеийн тамир нь ерөөсөө фитнес болчих. Тэнгуут ингээд гоё болцсон. Тэгсэн нэг амьдрал дээр нэг одоо хар боор ажил гэсэн байхгүй шүү дээ одоо нөхдөж. Тийм болохоор үгдээ ах тийм юм аахгүй жоохон салчгаар болоод юм санагдаад байгаа байхгүй. Тэнгуут одоо эмэгтэй хүн гар өрөх. Тэнгуут нэг жоохон суугаа яж байгаа жоохон байхгүй.
Очингуудаа би амар зодтолдог болчлоо гэж бодоод тэгээд мэдээж үеийнх нь ингээд том ихтэй болчингууд ингүүл надаас айж ийн гэж боддог ч юм уу. Тиймэрхүү буруу тийм хандлагаас болоод бас эгондоо бас баригдчихад тэгээд хүн амьтан том дуурж байгаа бас алгадуулж байгаа хүмүүс байна. А тэр гэр бүлийн асуудал дээр бол одоо мэдээж спортын бас янз бүрийн бас энэ сонсогдох юм. Тэр одоо чулсууны хувьд бол тэр бол ерөнхийдөө яг монголчуудлаа гэж хараад байгаа болохоос наа чи зүгээр нэг хиймэл واخхой. Ер нь бол тэр нэг хэдэн охтууд бас ирсэн шүү дээ. Бас яг тэр шиг ер нь жоохон нэг синтол хийлэгдсэн. Тийм учраас нэг тэмцээний карьер мэрээр байхгүй шүү дээ тэр чинь. Тэрнээс нэг сошиал одоо واخхой. Ер нь бол тэрнээс бол тамирчин мундаг тамирчин бол биш. Тэгээд манайхан чинь эрэнгүүт чинь нэг K-pop боди болчих жоох нүрмөр бодаад ингэж минь бүжиглээл бас нэг одоо Монгол боди гэх юм бол арай нэг хүн амтлаг гэдэг шиг. Одоо шийдвэл одоо гоё Монгол бөхөөд байвал адуу мадуу жигтэл ингэж унгаадаг ч юм уу те. Өөр ингэсэн нэг ондоош өөр ингэсэн өв соёлоос ингэжээж гарч ирнэ үхээс би нэг Америкийн тэр амар снэп хүмүүстэй амар гаруудын химээ дураад би гарч ирэхгүй байхгүй. Тийм болохоор одоо би ч гэсэн ер нь бол энэ зүүнээс тэг Монгол бодвилд Монгол одоо тийм хиро гэсэн тийм үндэсний уламжлалыг шингээсэн. А тэгээ мэдээж хайгаад оруулаа бодигийн тамирчин те. Тэнгүүд л ер нь ихний нэг мотивашн ч юм уу эхний тэр одоо хайлайт нь одоо тийм бичлэг нь одоо тийм их орноос сурчсан. Одоо зуустыг татсан одоо тэрэн дээр тэрнээс бол Солонгосын тэр чулуунаар жуулч татна гэж бол байхгүй. Яг Солонгосын хэдэн үг нь л гэхээс. Бас энэ одоо монголчууд өөрсдөө дотроосоо өөрсдөө хүмүүсээр ингэж яахгүй тийм маркетинг хийх хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо дандаа бас энэ чинь Солонгосын нэг Монгол нутгшуулах гал үзээд шин ингээл те. Тэр энэ бол бас буруулагч. Тэнгүүтээ тэр Солонгос хүмүүсийг чи хараасан те. Хүүх цаанаас ийм төрцөн гэж бодоод байхгүй. Тэр чинь бас л тийм л нэг дөрөв бүсгүй. Тэг яг л нэг K-pop мис засал нүүрмөрөө ингээд яг л K-pop урсгал яваад байгаа байхгүй. Солонгосчууд яалчгүй 18-наас хүрээ шууд бүх төрөл хагалгаанд ордог. Тэг угаасаа сургуулаа ингээд төгсөх юм бол тийм тэрийг янзаж өгнө нэг бүр ээж автаа хүртэл. Сая Япон паа яг зөв царайлаг хүн байдаг юм л шүү дээ. Царайлаг хүн байхгүй. За гайгүй бөхстэй хүн бас харагдах болоо гэсэн чинь бас байхгүй зөө. Тэгэхээр чи монголчууд ч бас царай зүсний бядтай, бие хааны бядтай тий. Одоо ингээ баг фитнесээр хичээлээгүй байж одоо нэг 20 морьтой охтууд чинь бүр зөв ингэсэн л амжилт байх юм шүү дээ. Тэгээ одоо эн чинь идэж ууж байгаа тэгээд нэг энэ амьдралын маяг шал өөрчлөлөө л доо. Тэрнээс манай сүү чинь бас ховорхон шүү дээ. Нэг бол амар хөхтэй бол бөхөхгүй ч юм уу те. Ер нь нэг амьдралын шаардлагаар бас янз биеийнх нь онцлогийн янз зогс. Ирчүүд нь яг ер нь жоохон яргаа болчихдог бас одоо харин тэр нь багасч байгаа шүү дээ. Хар баг. Тэр л яг надрахуулчих төгш. Ер нь жоохон суугаад нэг төгс машин төгжөр сууж тэгээд орж ирээ ахаа суучих. Тий, одоо яг нэг хоол нь буруу, нойр нь буруу болчихоор чинь. Бүх юм буруу байна. Яг үндэ. Одоо яг үндэ бүх юм буруу байна. А зүгээр би одоо яг энийг засах нэг л юм байгаа гэж би боддгийн. Өөрөөгөө зүгээр л тайтар болж байгаа шүү дээ. Эхнэр аваад хүн гэр бүлтэй болохоор ихтэй бүх амьдрал айгүй жигдэрдэг. Энэ бол ихтэй яг үнэн. Үнэхээр жигдэрдэг. Нойр хоолноос гэсэн. Бүх юм жигдэрдэг байхгүй. Нойр хоол ядаж жигдэрсэн хүн чинь ядаж бэлтгэл хийн шүү дээ. Тэ? Нойр хоол угаас булчин гол томрогч нойр хоол. Тэр нь байхгүй хүн чинь яа хэцүү. Тэгэхээр яг мэдээж бас бүх юмыг буруутгаад бүх юмыг бусдаас буруу хайгаад байх биш. Надад ч гэсэн буруу байгаа ч гэсэн бас үнэхээр гэр бүлтэй болох юм бол би бас илүү өөрчлөгдөх байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Тэгээд одоо би насагийн одоо сайн ингээл ярьсан юмуд ингээд бодож байхад яалчгүй гэхдээ одоо ирчүүдийг байнгын муулаад амиргүй байдаг. Гэхдээ үнэхээр яалтчгүй ингээд сошиал медиа дээр харагдаж байгаа юмнууд ингээд харахаар амар юмуд байх. Харин бүр гомдноор тий. Сонин би ингээд бас эмхтэн хүмүүстэй шаардлаа шүү дээ. Тэнгүүт ингээд одоо сүүлийн нэг жишээ байгаа. Тэнгүүт нэг охин ингээд өөрөө бизнестэй тий 2 машин хэрэгтэй бүх юмтай байсан гэж. Тэнгүүт нөгөө нэг одоо авч суусан нөхрөн ч юм уу өөрөө мөнгө олохгүй хэрнээ айгүй өндөр хэрэглээтэй. Тэгээд ингээд хараа ноутбукд авчих. Хараа уцаад авчих. Ингээд нөөс мөнгө зээлчих тий. Тэгээд бизнесийн дампуураа бизнес ажлын хийлэгдэх сургуульд нь явуулдаг хардаад идэг. Тэгээд амьдралын самраа хийцэн. Хүүхдтэй болоо салцсан. Энэ ингээд нөгөө нэг яг эр хүнд байх. Одоо би ингээд гайхаад байгаа юм. За би ингээд мэдээж ингээд мөнгөс үед манус ингээд нэг-нэгээс мөнгө зээлэн шүү дээ. 200 300 за ингээд яг захын цааж өгöd эрэгтэй хүмүүс бол байж болно. Эрэгтэй хүн эмэгтэйнээс мөнгө зээлэн гэдэг бол энэ өөрөө нөгөө нэг яг нэг өсөндөө готомшгийн нэг хэлбэр واخгүй. Ягаад тэгэхээр бид нар эрэгтэй хүн гендрийн хувьд ч гэсэн илүү бид нар эмэгтэйс өчрөхийг байх хэрэгтэй.
Тэгэхээр ингээд солигдоод байгаа мó эсвэл ингээд нэг юмд ирчээд эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнээс ичихгүй мөнгө асуудаг болсон бай. Тэр тусмаа эмэгтэй хүмүүсээс ингээд илүү жоо хүчрэх болох гээд ер нь бол эмэгтэйчүүд хүчрэх болсон шүү. Нийт маасаар. Одоо ингээд яаж иж байгаа л нэг ингээд харахад эмэгтэй хүн л байгаа байхгүй нэг ард нь. Одоо ч миний ард ч гэсэн тэгэл эмэгтэй хүн л байгаа шүү дээ. Тэгээ мэдээ сая гэхэд мэдээ спонсор ирж ирсэн. Тэгээ сая хэлэхэд одоо нэг сүүлийн сар одоо мэдээж нэг тэд нар ч нэг тэнцээ болоогүй байна гэж тэгж байна мэдээж дэмж юмшиж хүн амтан байвал яг тулсны дараа тэр бомдөр байгаа ч юмэргүй шүү дээ тэнцээ ойрт зүгээр тул. Тэгээд сая нэг юм ихнэрийн юм хайвсан гэдэг дээр сая тэгээд сүүлийн сар заа хараа юу яачих. Ээг бүгжээ тавьчих. Яг энэ бол та хоёрын хувьд ингээд харин 5 сар хүртэл тэрнээс хойш харин диж байна гэх нэг тиймэрхүү те. Энэ чинь байж байгаа. Нэг мэдээж энэ толцсон ойр зүрийн юм янз асуудал гарч ирж байгаа юм. 3 хүүхэдтэй 12 жил болсон гэр бүл. Энэ дотор бол биеийнхээ санхүү нэг болцсон байгаа үе. А дөнгөж чи бодолтой. Дөнгөж гэр бүл эхэлсэн байгаа те. Дөнгөж эхэлж байгаа амьдрал дээр нөхөр нь хичээх биш, эхнэр нь хичээгээд эхнэрийнхээ хамаг имийг тавиулаад явна гэдэг чи өөрөө дутхгүй нэг хэлбэр байхгүй. А та хоёрын хувьд эн чинь нэгэд одоо ингээд за яалчгүй нэг хүмүүс бараг шахуу болж байгаа. Энэ бол та хоёрын хувьд сонин зүйл биш байхгүй. Тэн хаяа нэг тиймэрхэн байна бас. Тулцсан газар бас тэгэл угаасаа тэгэл Монголын нийлэг л байж байгаа л хүмүүс ил амьдрал шүү дээ. Тэгэл тийм үстэй. Нэг хөвд нэгнэр тэжээж байгаа үстэй. Тэгээ би ч тэгэл жоохон бүгдрийг олуулах байртан заавал тэгэл эхнэрийнхээ дансруулал хийдэж шүү дээ. Тэгэхээр баярлалаа. Тэгэл айлуулах тэгэл одоохондоо яхаа цагаа тамирчин байгаад нэг амжилтын араас яваад байна. Мөнгө зөрөгтэй болоё гэж нэг бага бодоод байгаа юм уу. Тэг мэдээж эзэн зорилго нь бол мэдээж сайхан амьдрах гал яваад байгаа шүү дээ. Хичээгэл одоо 10 хэдэн жилийн өмнө ингээд гоё ихнэр авцсан залуучууд харахад би бас заримдаа хатаахдаг. Яг ингээд хүнийг хүнээр нь харж хүнтэй суудаг гэж дээж гэж бас боддгийг. Одоо бол яг тэр нөгөө нэг цэнгүүнгээ залуугийн ярьдгаар эр хүн амжилтгүй бол бас хэцүү болчиход байна шүү дээ нийгэмд. Ер нь бол хэцүү болчихсон. Тэгэхээр одоо үе хүн өөрөө л чадaltaй байх хэрэгтэй. Өөр арга байхгүй. А тэгтээ яг зөвөр заавал чадaltaй байгаад эмхтэн хүнтэй суучаар чадлагүй болохоор нь хаяа явчих юм шиг бас заримдаа санагдаад байдаг юм. Ер нь одоо ингээд хараад тахад эрэгтэй хүн гэлтгүй ер нь бол ернэс эмэгтэй хүнийг бол явуулахгүй байх юм бол өөрөөс нь шалтгаалж байгаа. Тэрнээс ингээд харахаар одоо ядуу амьдарч байгаа, хайр хууж байгаа тэр нь өөрийнх нь сонголт л байхгүй. Одоо би ч гэсэн би зүгээр бас жим имик бол ер нь жоохон бас мэдээж хаяа ууж иддэг гэдэг. Тэгээс хүний одоо би энэ юм байгаа нь миний л сонголт байгаа байхгүй. Тийм болохоор тэр эрэгтэй хүн тэр эр хүний өөрийнх нь л харчаад байх харчаагүй байх уу ямар байх уу гэдэг нь өөрөөсөө шалтгаалж байгаа. Хажуудаа байх. Тэр өөрөө лаг байгаад сайн ханаа суунуу те нэг бол нэг ойр зуурын юм яана уу гэдэг чинь яг өөрийн сонголт болчиход байгаа. Чамд яг ийм зүйл байдаг уу? Авъя гэж маш их хүсэж байгаа давсныхын дараа уйдсан зүйл байдаг уу? Одоо дийлэх залуучууд яг гэхдээ чиний хэлдэг айгу сонирн байхгүй юу? Эхнэртэйгээ ингэж бүр амар дурлаж суугаагүй. Яг миний хань болондоо гэж суусан. Одоо илүү хайртай болсон. Бүр амар хайртай, амар хүндэлдэг. Тийм. Тэнгүүд чи одоо нөгөө амар дурлаад энэ хүүхэнтэй л би суух юмсан гэж дурлж авчаад шууд араар нь тавиад өөдцсөн хүмүүс байдаг хүүхдтэй болгоол. Өндөр чин баг удаас жилч болоогоо салцаараа тавьсан юм. Чамд за гэр бүлээ бол тийм байхгүй. За өөр яг тийм зүйл байгаа юм. Өөр ер нь бол өөрөө хүсэж тэгж яасан юм а ер нь бол би хэр өргөн байнга л харилдаг. Ер нь бол альва одоо хувц сундартай ш тэр альва ер нь өөрөө хүсэж тавсан учраас. Тийм тэрийг бол нэлээд хайрлаа шүү. Ер нь бол тэгэл байн байтал хайрлаа. Тууштай. Тэ тууштай. Амбицтай хэр амбицтай вэ? Мэдээж намайг хүмүүс бас амбицтай л гэж боддог юм шиг л. Ер нь би ч өөрөө бас мэдэхгүй шүү дээ амиг амбицтай амбиц. Мэдээж ер нь бол амбиц бол байгаа. Амбицтай ах шүү. Одоо чиний хамгийн том амбиц юу вэ? Хамгийн том одоо зорилго те? Хамгийн том хүсэж байгаа амбиц. Миний мэдээж спортоор бол мистер олимпиад орох гэсэн зорилго тавьсан байгаа. Энэ ойрын хугацаанд. Тэгэд мэдээ амьдрал дээр бол мэдээж гэр бүлтэйгээ нэг амар аваац зөөж тэхгүй ирнэ. Тодорхой хэмжээний орлоготой нэг сайхан өвчин зовлонгоо сайхан эрүүл үр хөвгтэй л зөв хүмүүжүүд хэлсэн баталт. Ер нь бол гэр бүл бат бөхөө бол улс орон бат бөх гэдэг л дээ. Одоо энэ Монгол улс бол энийг бол ерөөс анзаарахгүй шүү.
гэр бүлийн л бат бөх байх тэмцээнээс хүн төрж байгаа учраас хамгийн нөгөө улсын баг нэгч ерөөс гэр бүл багтах. Тэгвэл гэр бүлүүд ийм саа санг ийм бахарч улс орн ч яа нэг тэрнтэй адилхан нэг ийм л хотлол нөгөө нөхрөө өгсний маргааш юутайгаа яасан юм шиг гэдэг шиг л улс орн бас их улс орн үнэхээр бас цалин өндөр те хэрэглээний зардал багтай бүх юм боломжийн их сайн хүрдэг бол гэр бүл салт бас тодорхой хэмжээний 30-аас 40%, 50% буурах юм шиг санагддаг. Гэхдээ ер нь бол тийм шүү дээ. Энд чинь улс гэр бүл одоо ингээл солонгос руу яваад салчиж байгаа юм. Тэгээд ойдлохоор яваад наадлын цогны ойдлохоор яваад ойдлогын эрдэнэ чи тэр байр маяг гэр бүлт нэмжилт. Хэдэн жил яачаад ерөөс хэдэн тэр нэг юм сэндвич залгацсан зүгээр нэг нийтийн байр нэмдэж байгаа хүмүүс ингээл ирж очиод тэнгүүтээ тэр чинь ахаал гэр бүл салт явуулчих байгаа. Тэгэхээр нэг тийм байвал гэр бүл салтж багасах юм. Тэгээд илүү их тий гоё өөр хүмүүсд нь ч гэсэн илүү нөгөө нэг гэр бүлтэйгээ цагаан өнгөрөөн илүү тийч зөв хүмүүс гарч иж байгаа. Тэр нөгөө амьдралын зөв хэмэхтэй очвол тэр хүмүүс ахин амьдрал дээр гараад ахаа гоё нэр зөв хүмүүс бий болж эхэлж байгаа хэрэг. Одоо шийдвэл чи одоо амьдралын зөв хэмэхтэй зөв хоолой танаа гэрэл ирүүл ингэсэн байлаа гэж бодоход тэр удмын өвчин гэдэг чинь ер нь бол амьдралын буруу хэм маяг тэр гэр бүлийн буруу хэм маягаас үсэж байгаа. Тийм болохоор танаа өөрөө хүч ахаал амьдралаар өнгөрл яг тааны хэм маягаар гоё зөв амьдраа явчих жоох. Тийм болохоор тэр амьдралын зөв гэр бүл тэрнээс л ер нь их юмнууд эхлэх юм санагдаад байгаа байхгүй. Одоо яг биш л өөрөө асууч. Тестостерон ямар даавар вэ? Эрэгтүүний нөгөө нэг дамгаалдаг даавар чинь. Юу лээ л ураг. Тестостерон. Тестостерон ч л. Одоо тэр хэлгээд айгу ядраад. Би өөртөө өөрөө мэдгүй юу гэж аваад идэх. Одоо тестостерон гэдэг нэмэлт 90 бэлгээс 90 даавар л юм шиг байгаа тийм. Тэнгүүд одоо та нарын одоо чиний 90 даавараад минийхээс их байгаа. Ягаад тэгэхээр энэ байнгын юм одоо төмөр үуч ирч хүчтэй байгаа илүү байгаа. Тэнгүүд за өмнө бол ингээд бас залуу молоохад нэг 6 мурга макс нахдаг байлаа. Бас тэ за макс нь 7 молоо л байсан бахаа жаа. Тэгээ угаасаа 6-аас 10 байсан шүү. 10 байсан уу? Тэгээ нэг удаа. Тэгээ 6-аас хойш угаасаа пич гардаг юм байлээ. Пич гардаг байлээ нэг ингээд. Тэгээ угаасаа томчод үзэж байгаа. Тэгээд яг ер нь бол тэгдэг юм байлээ. Тэнгүүд одоо бол за нэг макс нь те 3 4. Enough хангалттай. Одоо миний хувьд байгаад байна шүү дээ. Тэнгүүд яг бодигоор хичээлж байгаа одоо яг Батнасангийн яг одоогийн 36 настай Батнасангийн хувьд одоо хэд вэ? Одоо бол мэдээж гэр бүлтэй ингээд одоо их сайхан хантай тэгээ сайхан их нэр өөрөө би ер нь бол өөрийнхөө бас тайпны одоо юм хүнтэй суусан шүү дээ. Тийм болохоор өөрөө яг бас тийм болохоор ер нь бол их нэртэй маш их сэтгэл хангалуун байдаг учраас ер нь бол сүүлийн үед л эхнэрээсээ мэдээж нэг гэрте амьдарч байгаа нэг цангаж ангасан хэдэн жил уулзсан гэж тийм бол биш байгаа шүү дээ. Угаасаа одоо мэдээж тэмцээн өрдөд ирэхээр бол 7 хоногт 2 маяр 2-оос 3 сүүлийн сар хордог гэсэн тийм. Сүүлийн сар дотор бол энэ 7 хоногт бол 1 2 3 бол ер нь энгийн үед бол 3-оос 4 хүн чинь нөгөө усаахсаа нүрс ахсаа тэгэхээр ер нь секс бодхоо болчтой. Одоо шилбэл чи одоо өсөөд байхад ер нь хайр утахгүй шүү дээ. Хоол бодож шүү дээ. Өсөө явж байгаад нэг ер нь хайр утахгүй шүү дээ. Тийм болохоор хүн бол нэг идэхийн тул ер нь бол амьдарч байгаа байхгүй. Жохон мөнгө зөрөгтэй бол хоолных нь жанр орц одоо найраа төрөл нэг хэстэй. Мөнгөгүй болгоцсон маань одоо шилбэл 2 төрлийн юм болдог. Гурил мах ч гэдэг юм уу те Монголын нөхцөлд бол. Тийм болохоор ер нь бол тэгэл өсөө явж байгаа хайр утахгүй шүү дээ. Яг бэлтгэл бодох. Тэгээ ер нь бол уусаа хордог гэсэн. Тэгээ ер нь бол сүүлийн сар бол аль болох хорсон дээр. Одоо бөхчүүд бол сүүлийн сар бүр хорчж байгаа шүү дээ. Наад мөн бэлтгэл гараад тэр чинь ер нь бол эхнэрээс нь холоо ойлгох. Ер нь тэгжээж нөгөө нэг одоо шиг секс хийсний маргааш бол ер нь бүх сөнкөө өргөөл ер нь хөндрүүлэгч нь аваа хийсэн юм шиг л болчих шүү. Бэлтгэл орцсон үед мөд бол тэрийг бүр илүү мэдэрнэ. Ингийн үед бол юу ч тоохгүй шүү дээ. Яа явчихсан шүү дээ. Эзээ дуртай тэгээд одоо ч бас хүүхдүүд том болцсон. Тэгэл бодлох тэгээд үзгүй байвал тэгээд зүгээр ойлгохгүй шүү дээ. Үзээлгэн шүү дээ. Тийм шүү дээ. Нааш таараа шүү дээ. Энэ чинь айгүй зөв одоо гэр бүл одоо 12 жил болж байгаа. Яг тэгээд энгийн үедээ 3-4 байна гэдэг бол эхнэр бол азтай байна шүү дээ. Яг үнэндээ байхгүй юу? Хийхгүй залууч байгаа шүү дээ. Энэ дээр байдаг гэж байна. Тэг байлгүй яа. Зөндөө байгаа. Тэнгүүд яг тэрийг ингээд анханасаа бас тайпынхаа эмэгтэйнийг
авд сууна гэдэг бас айгүй зүг байхгүй. Одоо би ингээд эхнэрээ сонгохдоо би яг ингээд эхний ингээд 3 зарчимж байгаа те 3 ингээд чухал зүйл байдаг гэж боддог. Гоцоо кинод. За нэг нь маш их ихтгэлцэл байх хэрэгтэй. Ихтгэлцэл байхгүй бол хардаж хэрүүл хийсээр яваад харилцаа новшуулна. Хоёр дахь нь хүндлэл байх хэрэгтэй. Хүндлэл байж иж нөгөө нэг хэрэлцсэн ч гэсэн замбраагүй хэрэлдэхгүй нөгөө нэг яма давдггүй. Нэг нь давчвал тэр ингээд цаашаагаад гэдэг явж. Гурав дахь нь секс. Энэ секс таарахгүй бол гэр бүлийн харилцаа яаж дулаах нь эхнэр тавихгүй бол яаж тэ аашсан гой байх юм бэ? Тэр маргааш нохол ичихгүй шүү дээ. Би чинь хүний юм баггүй. Тэгэхээр анханасаа би бас ингээд одоо ингээд бас ганц би явж байгаа яг өөрхөн тайпны эмэгтэй үнийг те одоо жишээлбэл аймаг гоё ярьсан харчилдаг, хөл гараа харчилдаг те. Тим эмэгтэй үнийг би авч сумаа гэж. Тэгжиж би насаараа тэр эмэгтэйгээсээ кайф авч яг ингээд чам шиг гой мэдрэмжийг авах ингээд бардам хилээд сууж явах хэрэгтэй. Ер нь бол тийм л яг тайфныхаа бас тэр бас байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан ч өө ихлээл хөөрхөн замтай нэг бол царай зүс. Ер нь ингээд хараад хад баар нь танилцсан хүмүүс юу салчаад байна. Баар пап мабан таах танилцсан. Салчаад байна. Гэхдээ ер нь яг тэгээд чи хараараа заяа. Яг ингээд жим ингээд гайгүй газар танилцсан хүмүүс яг ингээд салахгүй байхгүй. Би ч ихнэртэйгээ жим дээр танилцсан шүү дээ. Ингээд яг баар нь танилцсан хүмүүс яг салчаад байгаа байхгүй. Одоо голц жимд хийж байна. Бидний гараа байна та. Голц хийхээр одоо X сатмартаа таарлах. X-тэй таарч гэдэг юм. Тэр хаа юун дээр угал цэцгийн чамп жим дээр хийж байгаа гэдэг чинь. Гэрийнхээ хачаад. Би бас Мадрид үж болцсон. Би бас ингээд одоо би яг бодоод байгаа орчны хөрчлээ. Бас мод тус ганц би найз байдаг юм аа. Тэгээд тэр найзтайгаа ярьдгийг хоёулаа ингээд Голд мастер гоё очиж гоё орчин. Гоё хүмүүсийн энерги гэдэг чинь тэр энерги урсгалд орно гэдэг чинь бас шал өөр хөөх. Нэг гоё дуртай болчихвол те хүн ингээд нэг гоё мэдрээд эхлэвэл тэгэл хүссэн үсээгүй ингээд цаашаага би өөрөө мэдэрсэн байсан байхгүй. Тэр чинь 9 он 10 онд тэр үед хүнхээр олон залуучууд фитнест явдаггүй байхад би өөрөө нэг Нямбаяр гээд хувийн тасалжуулагчтай тэр үед 200 сая төгрөг байсан. Сарай. Үнэтэй байсан. Манай ээж өөр чинь юугаач дутахгүй намайг гоё болгочих гээл явуулдаг. Манай ээж өөрөө одоо арабик гэж хийхээ болчиход байгаа болохоос биш тэр үед арабик л хийдэг байлаа шүү бүсгүйчүүд те. Тэгээд ээж байгаа дагаад очдөг байсан. Тэнгүүд бие өөрчлөлтөөр байнга толны өвчтөд болсон би чинь. Тэгээ бас орохдоо нөгөө нэг содс дэлгч уучин уурга уучин. Тэгэл байнга бэлтгэлээ гээл 2 3 сар болцсон. Тэгэл би чинь 80 маяар цээж халж малдаг болсон тий. Ингээл бүх юмс кайф авдаг болсон байж байгаа. Тэгээ нэг халдчихор хүн чинь төсөөрчдөг. Ер нь бол тийм. Тэгээ ер нь бол гоё үтэй бодно гэдэг чинь ер нь бол бүхэл нөгөө өөрийн гэсэн өөрийнхөө гоё гэж боддог бүх юмнасаа ер нь өөргөөс татгалзах жоох хэрэгтэй болно. Чи бас мэдээ золиос хэрэгтэй. Золиосгүй юм гэж ер нь байхгүй. Тийм болохоор ер нь бол хэрэг ер нь ингээ хараад тахад эмэгтэй хүмүүсийг хараад тахад жимд болохгүй болгонгоо шууд нүүр амруугаа анхаарал эхэлж байгаа хөөх. За жимээр зайзад бүтггүй юм ингээд шууд нүүр амруугаа юм амшихаад ороод ингээд ирж байгаа хөөх. Тэ. Ер нь ингээ анзаардаг тэгээд тах шиг ирдэг шүү. Тэгэл хийгээл бүхстэй болохгүй ингээл тэ. Баг гэл тэ. Өөр юм шиг болоод эхэлж шүү тэ. Ер нь одоо сүүлргээ бараг тренд болсон. Одоо хоорондооч бүр ичээ санаа зовхоо болчихж байгаа. Би нэр тэр асуу гэж бодож байсан. Одоо ингээ фитнес дээр ингээд тэ уруулдаа юм шахуулсан нэг тийм охтууд ирээд жоохон баян ахнар махнар чихлээд байдаг гэж яриад тэр үнэн үү? Одоо жин дээр мэдээж эн чинь одоо нэг баар шиг болчих واخхой. Нэг клаб шиг болчих واخхой. Тийм. Тэгээд ороод нэг шот дуугаал техник дээр очилдаг чи яг нэг техник дээр очиад нэг сус дэлгч нь одоо нэг шоттай. Тэгээд за өнөөдөр хүн их байна гэдэг баг хүн байхгүй бол баг за өөр жим юм хийж байгаа шүү дээ. Баг тийм болцсон. Одоо би тэмдэж янз янзын амьдрал байх. Одоо би ч одоо яг нэг өглөө би чинь 6-аас очиж бэлтгэлээ чи хүн багтаа. Тэгээ ороод дөрвөөс гэхэр чи ер нь бол ажиллах нэг одоо нэг олон төрлийн төхөөрөмжн дээр жоо яг хүн багтаад очиж гээс дуртай төхөөрөмжн дээр яахгүй бол бас төхөөрөмж булаацалтаад бас тийм бит. Чамд ихтэй одоо булаацлахгүй л үү? Гэхдээ ер нь тэгэл бас мөнгө төргөө төлөөд явж байгаа юм чинь бас л өнгөж ил болчихж байгаа шүү дээ. Бас би тийм гээд бас бааварлаад ч болохгүй. Тэгээ нэг тамирчин мамирчин дүүнэр мөнөртэй бол бас нэг цолны юм дараа гэж бас байна хүндлэл байна бас өөрөлдөө. Зам амдрөө таалах гэл. Цаамж гэж юм. Өө яхаа өөрөө гэл. Тийм хүн бол байдаг бах те. Тийм байна. Би одоо фитнес дээр бол их нэртэй болчих واخа. Ер нь тийжээс ер нь болов салахгүй шүү. Тэгээд хоолой чи дээрээс нь бак болчихно дээ. Үнэ би нэг фитнес дээр краш тавьчих. Тэгээд чи одоо юм нэвтрүүлэгтэй дотороо сороочгүй наад. Секс бак гэсэн тэ. Би тэгтээ нэг гэсэн. Яа, тэгтээ зооч юм шүү. Тэгтээ үнэхээр ингээд би бол ингээд үнэхээр харахаар
одоо бүр ингэж бие гоё болох юмсан гэж үнэхээр хүсэл төрдөг. Одоо ингэж тэнгүүтээ яг гараал бодол өөрчлөгдөж идэх байхгүй их балаа. Гэхдээ яг би одоос бодож байгаа яг ингэж гоё крашт болмоор байна. Фитнес мэдс төр тий. Тэр охиныг харах гэж тий. Бас нэг нөлөөлөл байхгүй. Нэг зоригтой болж шít. Тэр нэг охин тайртай болоод 10 жилдээ сургууль мөр хичээл дургүй үйснэ ямар амар хичээл мичээл явдаг байлаа. Тэгэл хаавс холоос алтгаашаа. Тий. Хизээч явдал газар руугаа алтгаж болохоо. Тэгэл их тэндээ их ачаал бүгд өгдөг байсан шиг бас тийм юмтай болох хэрэгтэй юм шиг байгаа маа. Гэхдээ би яг өөрийгөө мэддэг. Би угаасаа одоо байгаагаас тураад боди болно. Боди гэдэг нь яг одоо фит спортлог атлет болно. Би бол бодибилдинг гэдэг чинь бүр нэг том одоо нэг энэ болчиход байгаа шүү дээ. Насаа шиг байж чадахгүй. Зүгээр өөрийнхөө хувьд яг ийм одоо фит биттэй болно гэдгийг мэдж байгаа. Гэхдээ хизээвэ гэдгийг би одоохондоо мэдэхгүй. Одоо би чи юу яагаад гэж энэ сонгуулаар юу яа гэдэг энэ гидстэй хүмүүсийг битгий сонгосон аян ер нь эхлүүлж байгаа. Тэгээ гидсээ татахгүй. Өөрийгөө тэгээгүй хүн бас улсаар бас хэцүү шүү дээ. Ер нь гидстэй болгоцсон хүн залхуу болно. Манай гидстэд орох шүү. Зөндөө байгаа тоххой. Тэгээ одоо шилүү Z generation бас гоо сайхан юм үлээ гэдэг. Одоо 3 хүн байлаа гэхэд ядаж энэ би хаана анхаард юм байна гэдэг. Бид нар ч нэг мэдэхгүй шүү дээ. Нэг найлын гэдэг. Ер нь сааралмаас бол намаа мэдгүй бол хүний баг хүний царайг нь биеийг харж сонгож байгаа. Тэгээ маас хүртэл байгаа шүү. Манай одоо энэ жил нэр дэвших бах. Тэгээд би одоо гидстэд орох уу гэдэг. Тэгээ одоо харин чи яг тэгээд жоохон ядаж гизгэн шиг харагдах хэрэгтэй шүү дээ. Яг би тэгтээ нэг бүр нэг ийм хүмүүс байгаа тоххой. Тэгээ одоо нэг ингэсэн нэг ах нар хизээч юм. Одоо жоохон залуу хүмүүс одоо бид нар ч одоо нэг жоохон хөтөлж шүү дээ. Дээрээ нэг 30 40 рүү төгч юм. 30 гарсан залуу шүү. Тэгэхгүй энэ ах нар ч юус ажлын бүтээмж байхгүй юм хийхгүй шүү дээ. Хотлоо нэг ухаантай мэдээж нэг 50 60 жил наслцсан ус ухаантай юм ярьж шүү дээ. Ухаантай ч юм ярьж чадахгүй. Нөгөө хотоо угаай гээд солиороо тэр Нямбат тэр юм яриад хотоо угаана гэж. Зүгээр ингээд тэр хүний ингээд тахнаас гарч байгаа юм гэхээр их супер өгөөс хотоо угаай. Үгүй харин ингээд хүмүүс ямар хүмүүс өдөрдөл одоо ингээд заримдаа гайхах юм шүү. Нэг ийм үг байдаг юм байна. Ус төрийг огт сонирхдаггүй хүмүүс өөрөөсөө долоомдор хүмүүс өдөрдүүлж доромжлуулж амьдэрдэг гэдэг үг байдаг тийм. Тэгэхээр ер нь л одоо манай залуучууд би одоо бас энэ шинэ намын нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа гол шалтгаан яг зорилго нэгтэй залуучуудтайгаа хүмүүстэйгээ нийлээ доктор профессорын багтай хамт ядаж нэг тодорхой жижигхэн зүйлийг ч гэсэн өөрчилчих юмсан шинжлэх юмсан гэж хамт байгуулахаас биш одоо ман ан тэ энэ нэг бузартцсан газруудад би очиж шүү дээ мөнгө хүсвэл тэ тийм биш зүгээр яг зорилгоогийн хувьд явж байгаад хэлэхэд яг үнэндээ залуучууд жоохон ч гэсэн судлаач гэж би харин тэр гоё залуучууд гоё сэрэмэр байна. Одоо залуучууд гоё сэрх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Ер нь бол их орон сэтгэлгээ алга болчихсон. Тэр надад амнаа тэр намын нам тэгээ Монгол улсуудаа хамаагүй гэсэн үг шүү дээ. Ер нь. Юу нь бол тэ. Одоо Норсоос өөр улсууд ингээд Япон бүр залуу их орон сэтгэлгээтэй төрийнхэн талбай ингэдэг бүр шал өөр байгаа хөөхгүй. Тэгэхэд Монгол хүмүүс залуучуудын юм таньж байгаа хандлага бол ямар тийм их орон сэтгэлгээг болчих. Тэгээ зүрээс бүгд нэг онтуулт ер нь энэ гадны бодлого л ахлах гэж боддог юм онтуулт. Тэр нэг үндэсний гэсэн юмнууд энэ одоо шилбэл наадам хэлэхгүй байх, морилдуулахгүй байх. Тэгсээр нь өөртөө сонгуулаа гээд шоудаад байгаа байхгүй тий. Тэр чинь юу гэсэн ч үгүй тий. Тийм болохоор тэнгуут одоо өвөр монголч амар наадмаад мэйдэг бол амар өвлөн мөвлөн ингэдэг болчингууд л баг ингээд өвөр монголчуудаас манайх дуурайж хийдэг юм шиг болох гэдэг юм шиг тий. Бас ингээд цаагаараа басан чинь хоёр том гүрний бодлого бас байгаад байгаа. Морин хуурыг яаж байгаа юм бэ те? Тий. Бараг Монгол биш Хятадын хөгжим болох гэдэг шүү дээ. Болчиход байгаа мó одоо болчиход. Тэгээ бүртгүү юм онд яагаад яваад байгаа юм. Бүртгүүл гэдээсэн. Тэгээ одоо бүртгүүл зүг би яг сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол нэлээд болж байгаа манайх бүртгүүлсэн. Манайх бүртгүүлсэн. Тэнгүүд ингээл энэ бол асуудалтай шүү дээ. Бас булаацалцсан гэж хэлээ бас. Тэгэл ингээл бид нар өөрсдөө өв соёлыг алдах гээд байгаа учраас залуучууд маань жоо сэрээсээ. Тэгээд би одоо өөрийнхөө биеийг гоё болгож чадаагүй байж би бие хөгжүүл гэж хэлж чадахгүй. Зөвхөн үнэндээ хүн өөрийгөө яг мэдэрдэг үе гэж байгаа баг. Үнэхээр өөрчлөе гоё явъя гэдэг үе байгаа баг. Бид ч хүн болгон фитнест явах албагүй. Гэхдээ ядаж бүр ингээд те ийм болтлоо те готлоо үдч чадгаа бойлох хэмжээнд хүртэл очно гэдэг чи ядаж таны эрүүл мэнд шүү гэдгийг л бас манайхан сайн ойлгосоо гэж би хүсэж байгаа. Тэгээд өнөөдрийн маань зочин бол Монгол улсын мистер про английн картыг Монголоос авсан, яг өөрийнхөө англиас авсан 3 хүний нэг. За дээрэс нь сумын зан. Тэгээ сайн 3 хүүхдийн аав. Одоо сайн нөхөр сайн хань байна. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээд найснаас гоё хэлье гэж боддог зүйлийг нь яг одоо нэвтрүүлгийн төгсгөлд чамд үлдээж. Яг юу хэлхийг хүсдэг,
ямар ч сэдвэр ээж бол. Ерөөсөө хүн ингээд нэг хэлье гэж боддог юм байдаг ш. Тэгтээ нэг лайлаг хайчдаг ч юм уу те. Яг нэг гоё хэлье гэж боддог зүйл байвал нэг хэлээж өгөх. Тэгээд ер нь улсаараа л яг гоё болмоор байна. Одоо нэг 3 сая хүн амтай улс байж ш те. Одоо жишээлбэл би ингэж бодох хятад тэр бом те Оросууд 300 одоо тэр бом хэн 1000 хүүхэдтэй хойдлонд 300 хүүхэдтэй айлга байхгүй. Тэгэхэд 3 хүүхэдтэй хажууд нь суг амьдраад яг энийг одоо ингээд би яг багасаа л яг хөдөө ерөөс нь бол хэцүү энэ төл ер нь амтэрсэн. Тэгээ нөө сонгуул болгоноор яг дараагийн 4 жил гоё болчих юм шиг те. Тэгэл ингээд бас ажил төрөлтөө болоод нэг бүр нэг одоо энэ байгаа төвчнөөс гоё болчих шиг. Тэгэхээр яоцсохгүй. Тэгээ ер нь ингээд яг тэр байдал одоо хүртэл үргэлжлэж байгаа байхгүй. Яг мэдээж би өөрөө ингээд хичээгээл мистер систер болсон ч гэсэндээ бас л нэг ингээд нэг их орон маань ингээд гоё байхгүй болохоор цаанаа нэг юм би ямар нэгэн нам биш ямар нэгэн тийм биш мэдээж гоё улс орноо гоё хөгжиж гэсэн хөгжөөсэй гэсэн тийм сэтгэлтэй хувь иргэн бай. Тийм болохоор ер нь бол залуучуудаа гоё сэрцгээе. Тэгэл одоо бидний гарт угаасаа одоо сонголтын дээр байна. Одоо сонгуульд гоё идэвхтэй оролцоод тэгэхгүй бол одоо өмнөөс нь одоо хэмжээ нэг компьютероор ч юм уу. Тэгэл одоо яаж байгаа бярдаал ямар ч гарахааргүй мөн гарцаа яваад байгаа байхгүй би гайхаад байгаа байхгүй тийм. Тэр чинь тэгэл ямар нэгэн тэр чинь хулгаал өөр тэгэл залуучууд нь оролцохгүй байгаас тэг мэдсээр байж ингээд мэдээг юм шиг суугаад байгаа юм те. Тэгээ нэг одоо чаддаг хүний хөлөөмшөөрөө тэргээр нь яг тэр юмны тулд нь хэлгмээр байна. Тэгээд нэгдмээр байна л гэж хэлмээр байна. Тэгээ гоё залуучуудаа гоё зоригтой алс гэтийн хараатай ах юм бол тэрнийхэн төлөө хүн бол хэзээ нэгэн цагт зогсгүй хөдөлгөх юм нэг өдөр тэр хувь шиг хүртэнэ гэж ер нь би бол өөрөө боддог. Тийм болохоор яг тэр жишгч мачс ер нь явж байгаа. За баярлалаа. Энэ гэхдээ судас ямар амар байдаг юм бэ тий. Харт. Ер нь яг өөхгүй даа тэгэхээр жоо судснууд нь жоохон гинэ ашиглаж байгаа. Баярлалаа. Би ийм гоё одоо Монгол улсын министртэй бас сумын заантай ингээд ярилцсан сумууд бас их гоё хямрлаг сайхан байдаг. Би ч яг үндэ нэг ч бүхтэй ярьж үзээгүй байхгүй. Аюу олон урьжсэн. Тэгтээ нэг ч орж байгаагүй. Яг ингээд сумын зан гэдэг цолтой бүх миний одоо нэвтрүүлэлт орж байгаа анхны тохиолдол Монгол улсын министр бас орж байгаа анхны тохиолдол. Тэгээд их сайхан байлаа. Тэгээд цаашдынх нь одоо бэлтгэх сургууль тэмцээн авралдаа бүх зүйлнээс амжилт хүсье. Баярлалаа. Чиний бас дараагийн ажил үст бас улс орны юм өөрчлөх те. Их үлсэд бас залууныхаа хувьд бас дуулаа бас өөрөөр оролцоод нэг зүгээр нэг цаасгаас оролцоо явж байгаа нь бас гоё. Тэгээд чамд гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За ингээ өнөөдрийн маань амбицгүй ток шоуны маань зочин дахиад танилцуулъя. Сумын зам Монгол улсын министр өөрийнхөө ангиллын про картыг авсан Монголд 3 тамирчин байдгийн нэг. За тэгээд их амбицтай залуу байна. Тэгээд цаашдынх нь ажил үүс бүх зүйл нь дээшээгээ байх болтугай. Тэгээд дараагийн дугаараарыг уулзлаа баяр та. Баяр та.